За сайн байцгаана уу энэ өдрийн минь төргий. Номын сангийн зочин дугаар маань нэлээд удасны эцэст ээлжид шин дугаараа өргөн барих гэж байна. Энэ удаагийн номын сангийн зочноор маань миний маш их хүндэлдэг Эрдэм номын хүндэт багш маань оролцож байна. За танилцуулахад их уртгүй шинтэй багш. Нэгдүгээр Монгол Улсын их сургуулийн шинжилгээ ухааны сургуулийн археолог, антропологийн тэнхимийн багш. За яг одоогоор бол Португал улсын Лиссабон их сургуулийн зочин профессороор багшилж байгаа, ажиллаж байгаа. За яг буддийн судлал, төвөд судлалаар багшилдаг, судалгаагаа хийдэг. Энэ чиглэлээр энэтхэг Хонконгийн их сургуулиудыг дүүргэсэн. Мөн антропологийн чиглэлээр Японы Шигамужийн их сургуульд докторийн зэрэг хамгаалсан. Ийм мянган тэрэг ном үтсэн их эрдэмтэн байна. За бид нар өнөөдрийн дугаартаа бол энэ сэтгэл тэнүүн амьдрах уу гэдэг Лав Дэмчиг багшийн 2023 онд бичсэн номын тухай ярилцах болно. За сайхан зүс сайхан наадуу. За сайхан наадуу, сайхан зүсж гэнэ үү? Наадмынхаа нээлтийг үтсэн гэсэн тийм. Үтсэн сайхан боллоо. Тий. Судлаач хүн ер нь наадмын нээлт үтсгээр буддийн юм уу шашны талаас нь харах юм байх уу? Гэхдээ ер нь яг наадмын нээлт ярихад нөгөө наадам би бол Монголд нэг хэд хэдэн баяр байдаг гэж боддог. Нэг 3 чухал баяр байд юм уу гэж боддог. Нэг нь болохоор юу вэ гэхээр цагаан сар. За цагаан сар болохоор гэр бүлийн баяр. Монголчууд нөгөө Ахмад үеэ хүндлэх, гэр бүлээ дээдлэх, хүндлэх ийм баяр бол цагаан сар болдог. За тэрний дараа бол бас нэг томоохон баяр нь болохоор нөгөө шинэ жилийн баяр гэж боддсон юм байна. Яагаад вэ гэхээр нөгөө байгуулгын баяр болдог. Олон нийтээр энэ бол бас яг социализм үед үүссэн баяртай. Гэхдээ бол энэ бол бас олон нийтийг нэг байгууллага гэдэг нэг ийм баг болгож өгдөг ийм баяр юм болов уу. За 3 дахь баяр бол үндэстнийг, Монгол үндэстнийг өөрийг нь нэгдмэл нэг хүч тэгээд харах баясах цэнгэх дээрээс нь ирээдүгөө бас харах их орноороо бахархах, Монгол хүн болж төрснөөрөө бахархах ийм баяр бол юу юм гэхээр наадам гэж би ингэж хардаг. Тэгэхээр ер нь хараад байхад ингэж ийм ингэж нийтээрээ бас баяр цэнгэл наадам шигээ наадам бас бусад улс орнууд байнуудаагүй өгсөн тийм бас бодол байна. Тэгэхээр наадам гэдэг бол үнэхээр нөгөө монголчуудын монгол хүн гэдэгтэй Монголоороо бахархах, Монгол хүн болж төрснөөрөө бахархах ийм сайхан баяр гэж би бол ингэж наадмыг бол хардаг. Наадмын өдрүүдэд миний хувьд бол нөгөө уран бүтээлчийн өвт учраас багасаа нэг тийм нөгөө хурдан морь бүх өдрөөс жоо хол өссөн. Гэхдээ бол сүүлийн яг нөгөө шүүгийн 4-8 өдөр бол үдсчихэн тийм маш гоё идэг штэ тий. Эсвэл цагаан туг орж ирэх гарч явах гэдэг хүндтгэлийн тэр ёслолын үйл ажиллагаанууд их гоё огшоодог штэ. Тий. За сэтгэл тэнүү амьдрах уу бол 2 жил миний ширээний ном байна. Баярлалаа. Тэгээд харахад ийм жижиг боловч хүмүүс бол ингээл их ном байх тусмаа зузаан байх тусмаа сайн гэж боддог бол агуулга үнэт зүйлийнхаа хувьд бол энэ жижиг гэлтгүй байнга ширээн дээр нэг харахад тийм штэ гэж нэг дотгошоо өнгөх боломж олгодог ном гэж би харж байгаа. Редактороор нь аюур занах ажилласан байсан. За тэг яагаад энэ номыг би ширээний ном болгосон бэ гэхээр монголчуудын зөөр үг, хэлц үг, ггийг маш их бурхны шашинтай яг монгол хүний сэтгэлгээ нүдээр харах боломжийг олгож өгсөн юм болов уу? Ялангуяа бурхны шашинд орох гэдэг үүд хаалга нь юу юм? Тэрийг монгол гэртээ зөөрлөх. Тэгээд монгол бурхны шашны тулгуур зарчим гэдэг нь тулгын 3 чулуутайгаа зөөрлөх гэдэг ч юм уу тий. Тэгээ энэ алганыг монгол хүний ахуй соёлтой холбож тайлбарласан нь надад маш их төхөм санагдсан. Тийм учраас энэ номыг тойрсон яриа хийе гэж бодчих. За баярлалаа. Энэ сайхан подкастта урьж оролцуулж бас энэ миний бичсэн номын талаар ярих чад их баярлж байна. За бурхны шашинтай хүн гэхээр ерөнхийдөө орчин цагт бол ялангуяа орчин үеийн залуучууд, Монгол улс чинь залуучуудын улс орн болчихлоо шүү. Тэгэхээр залуучууд ихэвчлэн бурхны шашин гэлтэхгүй, христ гэлтэхгүй, бөөм өргөл гэлтэхгүй. Шашин гэхээр жоохон ер нь атеистууд шашингүй үзэлтэй хүмүүс их болж юмд их прагматик ханддаг. Тэгээд
шашинкар мухар сусаг гэж илүү хараад байна л та. Тэгээ энэ бол миний одоо бас энэ номын савдарж байгаа энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд бол арай жоохон буруу юм болов. Мухар сүсгийн хэмжээнд хүргээд байгаа хүмүүс нь нөгөө зааж сургах аав ээж өвөө эмээнэр нь юм болов гэж хараад байгаа. Тэгээ энэ номон дээр та дурдсан байсан л да. Бурханы шашин гэдэг бурхан багш гэдэг бол нөгөө жолооны багш нь болохоос биш жолооч биш ээ. Бүх хүслийг хангагч биш ээ. Тийм. Тэгэхээр та энэ тал дээр яг бурханы шашинтай хүн гэж буддизмыг ерөнхийд нэг энгийнээр бурханы шашинтай хүн гэж юу ямар хүнийг хэлэх юм бэ тийм. Тийм бурханы шашинтай хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэд зүгээр энгийнээр хэлэх юм бол ер нь хоёр зүйлийг чухалчиж үзээрэй л гэж сургаал номон дээр заасан баг. Нэг нь болохоор юу вэ гэхээр бусдыг нэгүүлсэх, бусдыг хайрлах, бусад хүнийг өөртөө адилхан үзэх. Жишээлбэл хүн над руу нэг муухай арах ч юм уу, муухай үг хэлэх ч юм уу. Эсвэл над хорлолтой үйлдэл хийхэд бол би бол дуртай байхгүй нь ойлгомжтой тийм ээ. Түүнтэй адилхан одоо бас яг өөртөөгөө жишээд бусдад тийм хорлолтой муу үйлийг хийхгүй байх, тийм сэтгэлтэй байх. Энэ бол сэтгэлийн эрдэм гэж. За энийг бол зүгээр энгийнээр хэлэх юм бол энэ сэтгэлийн эрдэм гэж хэлж болох юм тийм ээ. Зөвхөн одоо сайн сайхан сэтгэл гэж тийм. Сайн сайхан сэтгэлтэй байхаас гадна буддийн шашинтай хүн бол аливаа зүйлийг олон талаас нь эргцүүлэн харж боддог юм хардаг байх хэрэгтэй гэж одоо ингэ сургасан байна. Тэрийг бол одоо бэлэг оюун ухааны хөгжүүлэх гэж. Тэгэхээр ер нь бол буддийн шашинтай хүний гол зорилго бол ер нь бусдыг хайрлан нэгүүлсэх, сэтгэлийн эрдэм, нөгөөх нь аливаа зүйлийг олон талаас нь тунгаан бадах тэр бэлэг оюун ухаанаа хөгжүүлэх. За тэгээ бүр доош одоо энгийнчлэх юм бол ер нь чадвал хүнд тус бол чадахгүй бол хүнд одоо ус болохгүй байх нь одоо буддийн шашинтай хүний ер нь баримтлах зарчим гэж би одоо ойлгодог. 7 хэмжиж нэг огтл гээд энэ дээр яг гарч ирсэн номон дээр сайн багш, алдар нэртэй хүн хэлэхээр юм уу, ид шидтэй хүн хэлэхээр юм уу, энэ зөв юм биш юм аа. Ялангуяа бурхны шинд орох байгаа хүн бол маш их сайн судалж, харж үзчихэж, шинжилжээж ороорой итгэж дагаарай гэж бичсэн байсан тийм. Тий, ер нь бурхан багшийн өөрийнх нь одоо сургаал номоо бусдад хэлэх одоо нэг тийм арга зүйх юм уу те зарчим. Тэр бол ямар зарчим байна вэ гэхээр ирээд үз гэсэн одоо нэг юм зарчим байна. Тэр нь бол юу гэсэн үг гэхээр би нэг бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэж үтэй тийм ээ. За нэг ундаа үйлдвэрлэе. За ундаа үйлдвэрлээд яах вэ гэхээр би нэг юм ундаа үйлдвэрлэлээ. Надад бол их сайхан байна. Би бол одоо ингээд ангад цангаж явсан. Тэгээд энэ ундааг хийснээрээ миний амны цангаа их гараад их надад их сайхан байна. Тэгэхээр та бүхэн ч гэсэн одоо ингээд энэ ундааг уугаад үзвэл яасан бэ гэж. Гэхдээ би та нарт одоо тулахгүй гэж. Уугаад үз. Таалагдвал яах вэ нэг уугаад хэрэглэн. Таалагдахгүй бол одоо та нар энийг орхиж болно гэж. Зарим шашныг юм уу, зарим сургаалын зарчим болохоор бол яадаг вэ гэхээр энэ ундааг уухгүй бол одоо юу гэдэг чи буруутнаа. Эсвэл би чамаа шийтгэнэ ч гэдэг юм уу те. Иймэрхүү одоо нөгөө айлгах, тулгах ийм зүйл буддийн шинд бол байдгүй. Энэ бол ирээд үзсэн юм зарчимтай. Тийм ч учраас би бол юу гэж харж байна гэхээр бурхан багш бол одоо жолооны багш, тэрнээс жолооны багш тэрнээс одоо жолооч биш юм аа гэж. Одоо ийм хөссөн газар ч мөрөөдөл чин биелүүлэх хүн биш бол энэ бол одоо бурхан багшаас одоо сургаал номон дээр тэгсэн юм л да. Юу гэхээр нүгэл хилэн зээ чи ингээд усаар угаагаад арилгачихгүй. Өөрийнхөө эрдэм мэдлэгээ майгээд өгчихгүй. Тэгэхээр яах вэ гэхээр би чамд хэрхэн ийм их эрдэм мэдлэгтэй хэрхэн энэ замаар яваад тэр газар хүрэх вэ гэдгийг чинь зааж өгөхөөс биш. Би ингээд чи надад 100% итэг. Тэгэх юм бол би чамайг одоо хүссэн газар чинь хүргээд өгчнө гэсэн ийм зарчим бол буддийн шин байдгүй. Тэгэхээр юу гэхээр хүн өөрөө хичээж тэр одоо сайн сайхандаа хүрнэ л гэсэн зарчим. Тий одоо эзэн хичээвэл заяа хэлчих гэж одоо Монгол үг байдаг шүү дээ. Тэр л одоо гол үндсэн бас зарчим сургаал нь байна. Одоо энд битэрийн бас дараач ярьсан тэгвэл залуучууд тэгж л асуух байх л та. Тэгвэл яагаад одоо гандан хийдэд те өвдөл энэ номыг уншвал одоо илааршна гэдэг ч юм ажил төрөл бүтэхгүй байл энэ
номыг уншвал хэмрэн сан байдаг юм уу? Энэ жил ийм өнцөгт суучээ. Энийг хяндлааг учраас ингэсэн байна гэдэг ч юм уу. Үнэхээр бие сэтгэлээ засчих юм бол гандаа явах хэрэггүй юм шүү. За энэ дээр болохоор нэг хоёр тайлбар байж болох юм гэж би харддаг. Ер нь бол бид нар бол ихэнх тохиолдолд яад гэхээр бидний үзэл бодол нэг хоёр юм хитийцэн тал руу явдаг гэж үздэг л дээ. Эсвэл одоо нэг А цэг дээр, эсвэл Б цэг дээр. Эсвэл хараар үзнэ, эсвэл цагаанаар үзнэ. Тэгээд дундын одоо тэр нэг өнгө гэж байхгүй гэж байна. Тэгэхээр энэ дээр бол шүүмж бол юу гэхээр одоо би нэг буруу үйл хийчлээ те. Тэгэнгүүт одоо гандан дээр ч юм уу хурал ном дээр очиод за уучлаарай би юм буруу юм хийчлээ. Гэхдээ ном уншуулад нэг цариулчихна гэх юм бол энэ нэг одоо буруу хит идэл буюу ингээд цайрахгүй. Тэр бол бодлоо. Нөгөөд нь болохоор ийм одоо бурхан шашны одоо энэ зан үйл уншлага ном ерөөсөө хэрэггүй. Гандан дээр очих хэрэггүй гэж. Бас нэг ийм үзлээ. Тэгээ энэ болохоор бас нэг хитийцэн үзэл гэж би харж байна. За яагаад тэгж байгаа юм бэ гэхээр за энэ үзэл нь бол угаасаа буддийн шашинд бол харш гэдэг нь ойлгомжтой тийм. Чи өөрөө хичээж иж тэр буруу зүйлээ арилгана, өөрөө хичээжээ сайн сайхан болно. За энэ бол угаасаа буддийн шашны зарчим. Тэгэхээр энэ талын одоо үзэл бол угаасаа буруу юм а гэдэг. За энэ талын үзэл буюу гандын хэдэд очих шаардлагагүй гэдэг болохоор жишээлбэл би нэг юм жишээ авъя л доо. Ер нь бол нэг юм байгаа. За яг хоо ангаах ухаан дээр нэг ингэж үздэг. Одоо буддийн шашинтай холилдсон одоо нэг ангаах ухаан гэж байна шүү дээ. Энтикээс дэлгэрээд ингээд Монгол төвдөд байна. Тэгэхээр нэг өвчтний шалтгаан 3 янз байдаг гэж. Нэг нь болохоор үнэхээр одоо юу гэдэг бид нар ковид гарсан тийм. Ковид гарахад бид нар бол за энэ бол Монгол хүн тусахгүй. Бид нар бол дархлагдсан улс. Ер нь бол Монгол хүнд бол ковид хүрэхгүй гэж бодож исэн гэтэл хүрсэн. Яалтчгүй. Энийг бол яг нөгөө имээр эсвэл одоо вакцинаар гэдэм үү ингэж дарж байгаа. Нэг ийм төрлийн өвчин байна гэж үзэж байгаа. Нэг төрлийн өвчин болохоор юу вэ гэхээр бидний нүдэнд үзэгдэж харагддгүй дээрээс нь одоо сэтгэл санаанд нөлөөлдөг ч юм уу нэг ард зэтгэр гэж нэг юм байна гэж үзэж байна. Тэрийг бол бид нар тийм ч гэж хэлж чадахгүй, байдаг ч хэлж чадахгүй, байхгүй ч гэж хэлж чадахгүй. За тэрийг бол ерөнхийдөө нэг ном заслаар бол бас нэг одоо засаж болно гэсэн нэг юм үзэл бодлого байна. Сэжгээр өвдөс үжгээр идэгнэ гэж. За тэр сэжгээр өвдөс үжгээр идэгнэг нь 3 дахь нь. Зарим хүмүүс болохоор нөгөө нэг дотроо юм ботчдаг. Тэр хүмүүс болохоор тэгээ өвчин одоо бас өвчнөд болдог. За нэг ийм болцсон ингээд тэрэндээ ингээд улам ургуулж ботсоор байгаа тэр нь. За тэрийг бол жинхэнэ одоо юу гэдэг нөгөө задлан шинжилж ээж тэ эн чинь тийм биш юм байна. Тэгээ ерөнхийдөө гол санаа бол юу гэхээр бас нэг тийм сэтгэлийн засал гэж нэг юм байна. Жишээлбэл хүнийг одоо бид нар монголчууд ч маш их тийм ерөөл хэлдэг болсон шүү дээ. Тийм шүү дээ. Одоо үйл бүтэх болтугай тий хожил хоёр тийшээ гээл одоо маш олон тийм ерөөлийн үг хэлдэг. Буян заяан дэлгэрч. Тэгэхээр хүн одоо нөгөө нэг ерөөл хэлнэ гэдэг чинь болохоор тэр нэг бестселлер гэдээ болоод байсан нэг ном байсан баха тийм. Secret гэдэг. Санаа зүг бол заяа зөвлөх гэсэн үг байлээ. Тэр чинь бол нөгөө нэг монголчуудын сан жоб бүл бүтэн сажилж явал хүрнэ гэж тийм. Тэгэхээр нөгөө буддийн шашны одоо ном сургаалыг зарим хүмүүс ингээ орчуулахаар өн чинь зүгээр л ерөөл юм биш тийм сайн. Тэгээ бид нар ч гэсэн ерөөлөд байгаа шүү дээ Монгол. Тийм. Тэгэхээр энэ нөгөө нэг сайхан ерөөл хэлээд дээрэс нь тэр хүмүүс одоо юу гэдэг юм бас нэг тэр хүний төлөө залбирах уу тийм. Тэгэхээр тэр бол бидний нөгөө мэдхгүй ертөнцөлтөө. Гэхдээ л эн чинь бас сэтгэлийн засал болдог учраас энийг бол одоо юу гэдэг гандын хэд очиод ном уншуулах гох. Жишээлбэл зүгээр сүсгтэн он байхад гандын хэд очиод сэтгэлийн тайвшрал аваад тэгээд ном уншуулахаар за миний өвчин эдгэрнэ. Миний одоо үр хүүхэд байд юм уу? Миний ажил ус бүтнэ гэд бодох юм бол анханасаа бүтэхгүй энэ одоо яад юм бол гэж бодож исэн сэтгэл чинь өөрөө өөрчлөгдөд би одоо ном уншуулсан юм чинь би одоо сүм хийдэд залбирсан юм чинь бурхан шүтэн залбирсан юм чинь миний ажил бүтнэ гэдэг өөртөө нөгөө итгэл үнэмшил ороод ирж штэ. Тэгэхээр тэрнийхээ хүчээр бас тэр ажил үс нь бүтдэг байж магадгүй гэж одоо би бодож байна. Тэгэхээр хит одоо юу гэдэг ном уншуулах, гандын хийд орох, сүм хийд, ламын одоо хэрэггүй гэж ярих нь бол бас нэг туйшрал юм уу гэж одоо би бас хардаг. Би болохоор хүн ядахтай зул өргөхтэй ч юм уу ямар ч сүм хий заавал бурхны гэлтгүй мэчэд одоо сүм дуун хийдүүдээр ороход
өөр шашны ч нэг дууга намсгах, дотгошооноо болох гэдэг ч юм уу, хүндэтгэлтэй хандах, муу бодолд хүрэхгүй байх гэдэг ч юм уу. Хүн чинь анаа л муу юм бодож явдаг. Тэр нэг муу сэтгэл нь надад дарагдаж арай багасдгийн болов. Тэгээ сайхан юм нь илүү их нэмэгддэм болов гэж хараад байдаг. За хоёр дахь асуулт маань гэх юм бол нэг юм байна л да. Өнөөдөр Монгол улсын хэмжээнд та одоо сошиал хэрэглэдэг харж байгаа маш их уур бухимдал байна. Мэдхгүй зүйлээ мэддэг юм шиг ярьж байна. Тэгээ танихгүй хүнээ таньдаг юм шиг хараад зөхөж. Тэгээ ер нь би бол харж байгаа маш их хайр дутагдж байгаа юм болоо гэж хардаг. Нэгнийгаа ингээл маш их муухай үг үйлдэлээр хэлж байна. Гэтэл Бурхны шашинд энэ ном дээр бичсэн байгаа юм л да. Хүний язгуур нөгөө сэтгэл бол гэрэл гэгээтэй байдаг. Угаасаа хүн бол муухай байхгүй. Тэр зүрх цаана наагаар нэг үйл халахалчихсан байна гэх тээ. Тэгэхээр хүмүүс учраа олохгүй яваа уур бухимдал нь цаанаасаа төрөөд байгаа. Цаанаас нь л ажил хийсэн бүтэх байгаа гэдэг ч юм уу тий. Яг ийм хүмүүст яаж тэр сэтгэлийн гэрэл гээгээ тэр мөн чанарыг гэрэлтүүлэх вэ? Буддын шашинд нь ч бай, эс байсан ч бай. Тий. Тэгээ ер нь заавал одоо юу гэдэг шашин ном одоо буддим ч вэ нүү, ислам ч вэ нүү, христ ч вэ нүү заавал шашин шүтээд одоо юу гэдэг сайн сайхан одоо ёс суртахуунтай сайн сайхан амьдрна гэдэг бол бас нэг талдаа бас жоохон өрөөсгөл. Одоо хичнээн их шашин шүтдэг, шүтлэгтэй, мөргөлтэй гэсэн мөртлөө бид нар одоо харж байгаа те шашин хоорондын дайн гээл юм болж байна те. Тэгэхээр нөгөө нэг л түрүүний таны өгүүлсэн нөгөө бусдыг хайрлах нэг үсэг сэтгэлтэй. Дээрээс нь тэр бэлэг оюун ухаанаа хөгжүүлэх бол ер нь язгуурын одоо хүн бол ер нь дандаа сайн сайхан зүйлийг хүсдэг штэ. Хичнээн одоо юу гэдэг кинон дээр гарч идэг те. Одоо нэг гимт хэрэг үлдсэн хүн орж ирээл усанд ороод те. Гэдэг чинь би буруу хэрэг хийцэн учраас тэрийг зөв гэж бодж илээч гэсэн гимшил төрөөд усанд ороод би ариусч байна гэж бодож байгаа байхгүй. Тэгэхээр хүн гэдэг бол язгуураасаа нэг тийм бусдад буруу зүйлийг одоо жишээлбэл бид нар буруу зүйл хийлээгээд тэрэндээ баясаад явж байдаг хүн бол ер нь баг их цөөхөн болоо гэж бодож байна. Тэгээ заавал цаана нэг тийм гимшил хэрэггүй одоо би ийм зүйлийг хийжтэй хэрэггүй одоо хатуу ширүү хийлж хэрэггүй би ууралж хэрэггүй би одоо ийм буруу зүйл хийжтэй гэж сүулт ингээд бодогддог гэж би боддог. Тэгээ түүхэн явцаж гэсэн одоо юу гэдэг дандаа бусдын төлөө сайн сайхан зүйл хийсэн хүний л одоо түүх бол үргэж одоо ингэж өндөрт явж яадаг бол харин нөгөө нэг муу үйлдэл хийсэн, муу одоо хүндрэлтний эсрэг хийсэн хүн дандаа муугаар л буруу шалж. Тэгэхээр хүн бол язгуураас одоо тийм сайн сайхан зүйлийг хүсдэг гэж боддог. За тэгэхээр яаж одоо нийгмийн сүлжээний талаар ярьж байна тийм бид нар одоо манай монголчууд жишээл ямар нэгэн ингээл хин нэгэн хүний хэлсэн үг анх ингээл хэлэнгүү тэрийн дагаад ингээд шуурчдаг. Тэгэхээр тэр нөгөө бидний бас л олон зүйлийг олон талаас нь эргцүүлэн харж за одоо жишээлбэл нэг мэдээ харахад за энэ мэдээг хэн тавьж байна? Юу өгүүлж байна? Тэгээ ямар хуу татамжтай явж байгаа юм гэдэг юм уу? Эсвэл одоо энэ дотроо юу өгүүлээд байна гэдгийг цаад утга учирыг бид нэр харах хэрэгтэй байна. Одоо жишээлбэл энэ Европын орнууд болохоор ингээд жишээл манай үндэсний телевиз шүү дээ тийм. Үндэсний телевизийг ингээд YouTube дээр тавихаар юу гэж гардаг вэхээр дээрээ одоо төрийн одоо телевиз гэж гардаг байхгүй. Одоо төрийн те state sponsored TV гэдэг. Тэр нь болохоор юу гэж нэхэр цаад хүмүүс хэлж байна. Энэ Монголын тухай бол Монгол улсын төрийн одоо тэр нөгөө нэг мессеж энэ телевизээр явж байгаа шүү ч гэдэг юм. Эсвэл хятадын одоо юм явахад бол юу гэдэг одоо Facebook дээр гардаг шүү дээ. State sponsored гэдэг ч юм уу. Төрөөс нь энийг одоо ингэж дэмжиж явуулж байгаа пост ч үү. Тэгэхээр бид нар бол тэндээс юг арахаар за энэ ямар зоригтой хэн ямар мессеж явж байгаа юм бэ гэдэг нь тэгэлгүйгээр л одоо ингээд шуурна гэдэг бол их буруу. Дээрээс нь сүүлийн үед бол нэг дунд сургуулийн хүүхдүүдэд ер нь бол ийм media literacy гэдэг ийм мэдээлэл бол ороод байна. Мэдээллийн бичиг үсэг тайлагдана гэж байдаг шүү дээ. Тэр бол хүн бол уншдаг. Одоо бид нар Facebook-ээр ч юм уу юугаар ч ингээд олон нийтийн сүлжээр ямыг бид нар уншаад бид нар бол бичиг үсэг тайлагдсан байна. Гэтэл бид нар юун тайлгдаг байна гэхээр нөгөө медиа буюу олон нийтийн сүлжээний бичиг үсэг тайлгдаг. Тэр нь юу гэсэн үг вэ? Хүн юу гэж хэлэн тэрэн ийм байна гэж ботчдаг. Тэр нь
нөгөө нэг олон талаас нь хин ямар учраас ямар шалтгаанаар хиний дэмжлэгээр эсвэл юуг одоо өдөөж ингэж тавьж байгаа юм бэ? Эсвэл өмнөхнөр өөрөө ингэж бодол санаагаа тавьж байгаа мó гэдгийг бид нар ялгаж салгаж уншиж чаддаг ийм одоо боловсралтай болохыг л хэлээд байгаа юм л да. Одоо media literacy гэдэг одоо тэр тэгэхээр энэ зүйл одоо хэрэгтэй. Дээрээс нь мэдээж хэрэг үүнээс гадна бас нөгөө хамаагүй одоо бусдыг таньж мэдэхгүй байж янз бүрийн үгээр доромжлох, гутаан доромжлох те энэ бол одоо бас болохгүй маа гэдэг тийм суур ойлголт боловсрал бас хүнд хэрэгтэй. Тэрийг л одоо би одоо ингээ байгууллага удирж байгаа хүний хувьд харах нэ. Маш жижигхэн өгүүлбэр өгнөөс л нэгнийхээ асар олон жил үзэн ядчихсан, гомдчихсан явж идэг. Тэгэл ер нь найз нөхөд ч юм уу таньж мэддэг юмсаар тэр намайг тэгж хэлсэн шүү дээ. Тэд нар намайг тэгсэн шүү дээ. Энэ хүн намайг ингэж хэлсэн учраас би ингэсэн гэдэг ч юм уу. Дандаа нэг юм өөрийнх нь бүтгэлгүйтэл тэр хүнээс босон ч юм уу, нэг олон хүнээс босон ч юм уу те шалтгаанаа бусдаас хайх гэдэг юм уу. Тэгээд маш их үзэн ядалтууд байна. Тэрний шалтгааныг харахаар маш энгийн. Яг 3 дахь шнуудаар харахаар. Үгүй энэ одоо санаатай санамсаргүй энэ ном дээр ч бас байлаа л те. Аав нь одоо чи хөлбөмбөг бүх тоглож чадахгүй шүү дээ гэж 40 жил тээж явсан гэдэг ч одоо юу гэсэн юм бэ? Тэр нь ингээд одооныхоор бол травмал болсон юм шиг байгаа нэ. Тэрнтэй адилхан хин нэг нь ингээд хэлсэн үг үйлдэл шалтгаалж байгууллага, гэр бүл, бүр улс орны хэмжээнд намуудын ингээд бүх юм талцаж модох тэр тэгсэн юмчраас би ингээд нүдийг нүдээр цусыг цусаар гэдэг ч юм уу. Энийг байлгахгүй байх, энийг ингэж одоо яаж энэ бүх хүн надад аль нэгэн төрөлтөө бурхны шашны хувьд энэ одоо ээж үрийн байрал, их үрийн барилгатай байсан ч юм бэлөө. Ямар нэгэн үйл өрөөрөө бит хоёр ингэж учирсан гэдэг тэр сэтгэлийг яаж дадуулах вэ? Тийм, дадуулах гэдэг чинь бас хэцүү ажил л да. Одоо энэ дээр бааш тань нөгөө нэг булчин одоо фитнес центр хийх тусам булчин ингээл тэрнтэй адилхан дадуулж болохгүй сэтгэл үйлдэл гэж байхгүй. Тэр бол байхгүй. Гэхдээ бол хэцүү те. Одоо бишэл бид нар одоо булчин ширмстэй болъё гэж нэг 3 сар хичээлэхэд бол бас гайгүй болно. Гэхдээ тэр чинь үргэлж юм те дадуулах хэрэгтэй. Түүнтэй адилхан нөгөө сэтгэлийг дандаа харж өөрийгөө бид нар чинь өглөө усал бас нэг нүрээ угаан, шүдээ угаан, усан дорн те. Тэгээ өөрийгөө толон тарна, үс зүсээ харна. Түүнтэй адилхан бид нар одоо яах вэ гэхээр бас өөрийгөө миний хэлж байгаа үг, миний үйлдэж байгаа үйлдэл, миний одоо бодож байгаа бодол зөв буруу юу гэдгээ бас хаяа тунгааж эсвэл өдөртөө өглөөдөө нэг 10 минут 5 минут те суугаад би чи өнөөдөр юу хийх ёстой байлаа, яах ёстой байлаа, би ер нь одоо түрүүн буруу хэрэгэлсэн байна те. Энд одоо би гимсэж байна, би одоо дахиад ийм хийхгүй. За би өнөөдөр нэг ийм өөр юм болон өрөөлт одоо тустай юм ажил хийн гэдэг юм. Орой одоо ундахтаа бас нэг өнөөдөр ер нь юу хий гэж өөрийгөө ингэж бас өөртөө толдож. Дээрээс нь бол буддийн шашинтай хүн бол яг номонд өөрийгөө толдно л гэж юм л да тий. Номон дээр юу гэж өгүүлсэн байна? Би бусдын төлөө зүтгэж чадаагүй байна уу? Бэлэг оюун ухаан аливаа зүйлийг одоо зөв талаас нь харж чадаагүй байна уу гэдэг ингээ харж ах хэрэгтэй гэж. Тэгэхээр нөгөө нэг номын толинд өөрийгөө харахаар тэгээд аажмаар одоо бидний нөгөө нэг буддийн шнаар болохоор чин олон мянган жилийн одоо төрөл авч яасан. Тэгээд тэр төрөл болгондоо бид нар чин гэгэрчээг болохоор нөгөө муу сэтгэлүүд нь байждаг. Тэрийг баг арилгах үргэлжил одоо хийх л одоо нэг ажил гэж үзэж байгаа юм да. Тэр л айгүй хэцүү ажил болоо тийм. Ер нь хэцүү ажил. Гэхдээ одоо нөгөө Чингис хааны сургаал шиг одоо давыг гэвээс давнаал гэж үг байгаа шүү дээ. Уулыг өндөр гэж бүү одоо усыг гүн гэж бүү одоо. Энэ яг таны хэлж байгаа шиг одоо улс орны хэмжээнд би бол тэгж бодоод байгаа байхгүй. Сая бурхан багшийн дүүчийн өдөр боллоо шүү дээ. Тэгээ улс даяараа амарлаа. Тэгээ тэн дээр бас хүмүүс яах гэж ингээ амраад байдаг ингээд. Тэгээ энэ цааны өдөр уг нь яг нэг өдөр ч гэсэн амтны амиг таслахгүй нэг цагаал ногоол идчихээ гэдэг ч юм уу. Энэ ямар ач тустай тийм ээ. Бурхан багшийн одоо дүүчийн өдөр гэж заах дүүчин гэдэг нь өөрөө төв дүг болж байгаа их одоо баяр тэмдэглэлт өдөр гэдэг. Тэгээ монгол хэлэнд чинь ер нь бол хэл өөрөө баялаг шүү дээ. Ганцхан монгол үгээс бүтэхгүй бид нарт чинь маш олон одоо хятад тэгээ сүүлийн үед орос англи тэгэл төв гэдээ орж ирсэн байна. За дүүчин гэдэг маань их тэмдэглэлт баярын өдөр гэсэн үг.
Тэгэхээр яг хөө зарим хүмүүс ярьдаг л да би буддийн шашингүй. Би юусоо шашин шүтгүй. Тэгэхэд одоо юу гэдэг бурхан багшийн дүүчийн өдөр гэдэг одоо ийм тэмдэглэлт өдөр болж байна. Энэ ямар хэрэгтэй юм бэ гэж. Нэг манад одоо амралт ихтэй байна гэж. Тэгэхээр яг таны хэлж байгаа уг нь бол энэ өдөр бид нар бас одоо өөрөө өөрийгөө харах те дээрэс нь буян үлдэх гэж. Одоо буян гэдэг үг бол хэдийгээр одоо буддийн шашны нэр томьёо хиллэг гэхдээ социализмын үед одоо буддийн шашин бол нэлээд дарагдсан гэсэн тэр буян гэдэг ойлголт бол яваад ирсэн юм уу гэж би хардаг л да. Жишээлбэл сүсэг бишрэлгүй зүгээр шашин шүтгүүч хүмүүссэн за буянаараа болог гэдэг ч юм уу. Өөнийг хүн буян болчлаа гэдэг. Тэр чинь одоо би нэг сайхан юм хийчлээ гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тэр өдөр бол ингээд тийм сайхан зүйлийг хүн бол хийх хин зүйтэй тэрийг сануулж байгаа өдөр л гэсэн үг. Одоо наадам гэдэг бол бид нэр Монгол гэдгийг сануулж байгаа тийм. Цагаан сар бол би бол энэ гэр бүлийн гишүүн, миний аав ээж, өвөө эмээ тийм энтэйгээ золгоно гэсэн тэрийг сануулж штэ бид нарт. Түүнтэй адилхан бурхан багшийн дүүчүүдээр тийм. Дээрээс нь зүгээр баярын хувьд ингээ хараад үзэхэд бол ер нь бид нэр нөгөө баяраар дамжуулаад Монгол улс чинь ямар улс юм бэ гэдгийг бас бусад улс оронд харуулж хэлж байгаа. Жишээлбэл бид нар социализмын үед болохоор социализмын үеийн баяруудаас бид нар ямар баярыг хассан бэ гэхээр маань баярыг хассан. Октябрийн баяр гэж хассан, тийм ээ. За үлдсэн нь болохоор мэдээж яг Мартин эмэгтэйчүүдийн баяр үлдсэн, дээрээс нь хүүхдийн баяр үлдсэн. Тэгээ шинээр бол 3 баярыг гаргаж ирж байгаа байхгүй юу? За. Монгол улс өөрийн соёлтой, өөрийн бас олон зуун жил шүчид биширсэн одоо шашинтай гэдгийг харахад юу гэх цагаан сарыг бид нэр социализмд одоо нөгөө малчтын баяр, нэгдэлчтийн баяр гэдэг байсан. Тэр одоо бид нэр цагаан сарыгаа буцаагаад бид нар Монгол улсын үндсэн баяр болгож авсан. За дээрэс нь Эзэн Чингис хааны төрсөн өдөр. Ягаад гэвэл сүүлийн үед ч гэсэн одоо Чингис хааныг харах тэр үнцэг бол өөрчлөгдөж байгаа шүү дээ. Монголын эзэнт гүрнийг харах үнцэг бол өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр бид нар бол бас ийм дэлхийд эзэнт гүрнийг байгуулсан монгол хүн бол ийм чадвартай, чадалтай. Тэгээд тэр үед бол одоо бид нар одоо мэдээллийг маш хурдан авдаг байсан, мэдээллийг түгээдэг байсан, тэрийг ашиглаж чаддаг байсан. Бусад одоо улс орны хүмүүсийг бид нар бас өөрийн төрдөө зүтгүүлж чаддаг байсан гэдэг тэр чанарууд бол бид нар бол Эзэн Чингис хааны баярын өдөр бид нар бас харах ёстой. Нэг юм баяр болчихжээ. За дээрээс нь нөгөө нэг үндэсний хувьсгал 1911 оны тийм 11 оны 19-ны 29. Социализмын үед бол бид нар энийг харддаг байсан. Богд, Живзэндан, Ботт олон одоо энэ бид нар бол манчин улс. Тэгээд бурхан багшийн дүүчийн өдрөөр бид нар юу гэж нөхөр Монгол улс бол ардсан бөгөөд дээрээс нь буддийн шашинтай улс юм а гэдгийг одоо дэлхийд харуулж байгаа бас нэг ийм ач холбогдолтой баяр байгаа юм. Жишээлбэл Европт бол маш олон баяр тэмдэглэж байна. Одоо бүр календар байгаа. 361 хоног бүгд одоо нөгөө гигантын сентүүдийн өдөр. За. Тэгээд одоо юу гэдэг маш олон тэр нөгөө нэг христийн шашны баярыг тэмдэглэж штэ. Зарим нь одоо албан, зарим нь албан бос. Тэгээд тэр бол яг вөхөр нөгөө шашин гэдэг чинь өөрөө угаасаа тухайн улс орны нийгмийн бас нэг одоо хоолоор ярих юм бол нэг орцсон болцсон байгаа хгүй. Тэр орцыг салгаад авчих юм бол одоо юу гэдэг Португал гинөө, Франц гинөө, Хятад хоолны амт тэндээс амтагдахгүй. Яг л орцыг авчиж байгаа учраас. Тэрэн шиг буддийн шашин миний бодлоор Монгол соёл, ахуй соёлын бас нэг юм орц болцсон. Тэгэхээр тэрийг ингээд авчих юм бол бас тэр нэг Монгол соёл, ахуй бол бас нэг харагдаж ирэхгүй. Энэ зүйлүүд бол маш их тийм Монгол хоолны орцууд. Бүр үндэсний аюулгүй байдлын Монгол улсын үндэсний аюулгүй байдлын соёл иргэншлийн аюулгүй байдлыг заагаад өгсөн маа шүү дээ. Тийм. Бурхны шашинд бол илүү төлхөө одоо хүндэтгэл үзүүлж энэ бол одоо улсын хэмжээнд соёл иргэншлийн хувьд аюулгүй байдлын гол нэг юу болно? Соёлын элемент нэ. Тэгээд хүмүүс харж байгаачлан яг бид нэр болохоор нөгөө уншиж судлаад байгаа учраас мэдээд байна. Бурхны шин гэхээр зөвхөн гандан ном судар гэхээс илүү бүжгэндэнч байна, баяртанч байна. Соёлын маш олон хэлбэрүүдэд байна. Төлхөө ямар хэлбэртэй байгаа гэж таардаг вэ? Ер нь бол шашин болохоор бүх одоо соёл гэдэг том агуу зүйл байна шүү дээ. Соёл гэдэг чинь Монгол хүн гэж хин юм бэ гэдгийг тэр соёл нь ингэж бий болгож өгдөг. Жишээлбэл хэдийгээр одоо юу гэдэг дэх нэг тийм
юу гарч исэн нэвтрүүлэг. Тэр нөгөө нэг аав ээжээсээ багтаа ингээд холтцсон хүмүүс одоо биентэй уулзалдаг гэдэг тэр Оросын нэвтрүүлэг байлуу да. Тэгээ Монголд нэг Украин залуу одоо ээж нь Украин аав нь Монгол гэдэг. Тэгээд ээжтэйгээ 40 жилийн дараа ингээд Оросд ээжтэйгээ уулзж байгаа байхгүй юу. Тэгсэн тэр Украин одоо Монгол Украины одоо ирлийз шүү дээ. Тэгэхээр тэр залуу бол яаж яана гэхээр хадаг бариад уулзж байгаа байхгүй. Тэгэхээр тэр нөгөө соёл гэдэг одоо Монголын соёл гэдэг зүйл маань болохоор Монгол хүнийг бий болгож идэг зүйл. Хэдийгээр тэр хүн ирлийз байна уу эсвэл бүр Монголд өссөн хүүхэд байна уу те. А гэтэл Америкт өссөн Монгол аав ээжтэй хүүхэд бол Америк соёлоор хүмүүжиж байгаа байхгүй. Хэдийгээр тэр бие нь Монгол боловч сэтгхүү, орчин Америк эсвэл Европ учраас тэр хүн бол тэр соёлын хүн болчих. Тэгэхээр энэ соёл гэдэг маань юм Монгол хүнийг бий болгодог тухайн үндэстнийг одоо ингэж одоо бүрдүүлж яадаг бол нэг юм чухал зүйл байна. Тэгэхээр тэрний нэг хэсэг нь болохоор одоо нөгөө яашгүй шашин боловч юм байна. Тэгэхээр шашин бүх салбарлуул ингээл орсаа гэж байна. Бидний одоо хилт цүг те дээрээс нь бидний бодол санаа дээрээс нь одоо энэ урлаг тийм ээ энэ бүгд дээрээс нь бидний сэтгхүй. Тэгээ Монгол хүн бол сэтгхүй нэг өөр багч. Одоо Монгол за энэ яг буддийн шашинтай бас холбоотой юм болов уу гэж боддог. Монгол одоо гадны хүмүүс ярьдаг жишээлбэл би нэг сая нэг Америк хүнтэй болж хаад Монгол дууны бараг 90% нь одоо ээж тэгээ адууны тухай хаа л гэж байгаа. Үнэн баг. Тэгэхээр ээж гэдэг тэр нөгөө их болсон 6 зүйлийн хамаг амьтан ээжийг хайрлах гэдэг энэ үзэл санаа бурхны шашнаар ер нь бол монголчууд байсан бах. Дээрээс нь буддийн шин улам энийг одоо батжуулж өгсөн, бэхжүүлж өгсөн юм болов. Тийм учраас нөгөө ээж ихээ одоо хайрлах тэр үзэл санаа их суусан. Тэгээд өөрөө тэгж яахгүй. За би Америкийн дууг батхад ээжийн тухайн дуусан ямар дуу гэдэм болоо гэх. Spice Girls-ийн Mama гэдэг шүү дээ. Байдгүй. Багта дуулж явлаа гэдэг шүү. Би бурхны шашинтай гэр бүл төрсөн хөлтэй. Манай аав ээж өөр их гүн сүсэг бишрэлтэй. Хоёлаа вежетариан ахта төрүүлсэн. Тийм Махатма Гандиг уншаад. Тэгээ намрын хоёрын аав эдэр нэг өдөр гарсан гэдэг юм ахнаас. Тэгээ бидний хувьд бол нөгөө бурхан багшийн дүүчийн өдөр юм уу? Гэрээр дөрөн бурхантай ийм айлалаа. Тэгээ одоо бол би нөгөө бурхны шашинтан гандан хийд очилгүй яах вэ сайхан. Гэхдээ миний хувьд бол нөгөө илүү одоо энд номон дээр бол надад хамгийн таалагдж байгаа зүйл ингээ бүлэг болгоныг зөв бодол тий тэгэл зөв сэтгэл зөв амьдрал гэж хаацсан байхгүй. Тэгэхээр бурхан багш яавал гэгэрх вэ гэдэг дээр амтны аим төвчих гэж байгаа шүү дээ тий 10 хар нүгэл гэж заагаад өчгсөн байна. Тэгээ 10 цагаан буян гэж юу заагаад. Тэгээ энэ одоо философи гэх юм уу энэ одоо сургаал номлолыг дагах нь өөрөө яг буддист хүний баримтлах ёстой чиг үүрэг юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Тийм учраас нөгөө бид нар ингээ нөгөө юмыг монголчлон гэж ярьдаг шүү дээ тий. Юм болонгууд нэг юм сонирн болгоо хувирчихдаг. Тэгэхээр бурхны шашинтай гэхээр би зарим хүмүүсийг яаж хараад байгаа гэхээр маш их нүгэл үлдээд тэгэнгүүтээ ингээд нэх гоё хийд бариулах ч юм уу, сураг бариулах ч юм уу, мөнгө өгөөд ч юм уу, тэгээд нүглээ барна гэж л ойлгоод ах шиг байна. Уг нь бол ингээ худлаа хэлэхгүй байх, уур уцаараа хянах, тэгээд одоо амтны аим төвчих гэдэг ч юм уу, сутуурах зүйлсээ сайлуулах хол байх гэдэг ч юм уу. Энэ нь өөрөө уг нь өөрийнхөө бие хэл сэтгэлийн тэр юмыг нэг жоохон дарж байгаа л нэг хэлбэр юм л. Тэгэхээр яаж энэ жирийн одоо энэ надад бол давуу байдал нь ийм гэр бүл төсчихсөн учраас энэ их давуу байдал болоод. Гэтэл өөрийгөө бурхны шинтэй гэж бодоод байгаа мөртлөө тэр яг нөгөө зөв зам руугаа орохгүй байгаа хүмүүс жишээлбэл яг ямар өдөр тутамтай үйлдэл дадал ном сургаал гэдэг юм юу гэвэл зүгээрээ таны судлаач байна. Тийм миний бодлоор бол түрүү хэлсэн шиг л одоо чадвал хүн тус бол чадахгүй ус бол тий. Тэрийг л ер нь барьж явах юм бол ер нь зүгээр юм болов гэж боддоо шүү дээ. Хүн одоо нэг юм ажил байна туслаад өгөөч юм бол таны зав зай байх юм бол шашинтай ч өнөө шишингүйч байна уу тэр хүн туслаад өгч тий. За дээрэс нь мэдээж хэрэг Монгол хүн бол нөгөө нэг ах дээдсээ хүндэлдэг тий. Дээрэс нь аав ээж ахих
ах дээдтэй одоо туслах те гэр бүлдээ туслах. За дээрэс нь мэдээж хэрэг цаашлаад бодох юм бол нэг улс их орондоо тустай зүйл хийх одоо сая бид нар чинь манай нөгөө нэг охтууд чинь сагсан бөмбөр тоглох чинь ингээл Монгол гэдэг нэр гарч ийн тэр охтууд ч гэсэн ярихдаа би Монголынхоо нэрийг гаргаж ийн гэж те. Тэгэхээр энэ сэтгэл чинь өөрөө л бүдний шний нөгөө сургадаг л бусдын төлөө л гэсэн. Тэрнээс биш би алдар нэр гавьянд хүрчий те. Яг хүний ер нь бүдний шин нэг ийм зүйл хэлж байгаа юм л да. Юу гэхээр тухайн хүний үйлдэлийг харахаас илүү яагаад энэ үйлдэлийг хийх болсон бэ гэдэг тэр дотоод өдөөгдөлтэй одоо мотивашн гэж яриадаг те мотивац гэж яриадаг дотоод сэтгэлийг харах хэрэгтэй гэж. Жишээлбэл нэг хүнийг одоо юу гэдэг нэг хүнд айгүй тусалж ээж болно. Нэг хүн маш сайхан сүм хийд юм уу сурвал. Эсвэл одоо нэг хүнийг одоо ингээд муухайгаар хилээд эсвэл бас нэг бид нарыг баг байх чинь нөгөө нэг хайрн дотроо хаалны дотор. Тэгээ одоо 5 салабоо гэдэг л юу гэдэг л алганы хамт үзүүлэх гэдэргээл те. Тэгэхээр тэр үнэхэрийн бусдыг тэр хүний төлөө бодоод тэр хүний төлөө үнэхээр шаналаад тэгээд бас нэг одоо юу гэдэг их хатуу хөтөө үг хэлэхтэй эсвэл одоо нэг хүүхдтэй одоо ч гар үрж болохгүй л дээ. Одоо нэг тийм хатуу хөтөө үг хэлэх бас нэг тийм хатуу ширүүн байх те зарчим байх бол юу гэхээр гаднаас харахад энэ яасан одоо хэцүү үг хэлдэг ямар хэцүү юм бэ гэтэл тэр дотор хүний сэтгэл нь үнэхэрийн одоо юу гэдэг энэ хүн сайжраасаа энэ хүн сайхан ажил хийгээсээ энэ хүний сайн сайхны төлөө хэлж бол тэр бол одоо зөв зөвхтөө үйлдэл юм а гэж. Гаднаа болохоор та одоо маш гоё харагдж байна. Тань шиг юм сайхан хүн алга, тань шиг эрдэмтэн хүн алга, тань шиг чадaltaй хүн алга, тань шиг хөрөнгөтэй хүн алга, тань шиг одоо ингээд магчаа мөртөө цаанаа болохоор эсвэл одоо юу гэдэг те манай энэ хүн өстө сайхан арихтаа шүү ч гэдэг юм уу те. Эсвэл манай энэ одоо сайхан тэгдэг шиг одоо муу юм хийж яхад нь тэрийг өөгшүүлээд гэтээ цаа санаа нь болохоор юу вэ гэхээр цаадхыгаа улам одоо муу болоосаа гэж бодож те. Наана болохоор гоё үг хэлж яадаг, цаанаа болохоор муу мухаа явуулах тэр хэрхэн зөрчилтэй байна. Тийм байх юм бол болохгүй гэж бүтэн шүү. Тийм учраас тэр нэг их хөлөгний сургаал ном дэр байдаг л та бурхан багш нэг төрөлдөө юу байжгаад худалдаачин байж байгаа нэг 500 худалдаачин ингээд тухайн үе чинь бас усан онгоцоор явбал бас нэг 8 хийдэг гэж. Тэгсэн нэг нөхөр нь болохоор Эрдэнэсээ олсны дараа за энэ 500 худалдаачныг одоо амийн хүн өгөөд би одоо бүх төр олсон. Одоо Эрдэнэсийг авчия гэж бодсныг бурхан багш тухайн төрөлдөө бас худалдаач маань тэр хүний санааг мэдээ тэр хүний амийн юутгцэн гэж байгаа байхгүй. Тэгснээр яасан бэ гэхээр бурхан багш одоо тэр хүний амийг юугчснээ одоо буруу одоо муу үйлээ бол идэлнэ. Гисэн боловч юу вэ гэхээр бусдын төлөө тэрийг хийсэн учраас бас тэр нь одоо цагаадах те бусдын төлөө хийсэн гэж одоо ингэж харах үндсэлтэй маа гэж ингэ сургаж байна. За дээрэс нь бурхан багш чинь бас л одоо юу гэдэг нөгөө биднэртэй адилхан нөгөө уур хилэнтэй мунхаг сэтгэлтэй шунал хүсэлтэй юм хүн байжгаад нэг төрөлдөө бас там дунцсан гэж байна. Бурхан багш ер нь хүн там дун гэдэг чинь маш хэцүү нүгэлтэй л ажил хийсэн болол там дунж байгаа шүү дээ. Тэгээд там дун чи яасан бэ гэхээр тухайн тэр ярен дээр гарч байгаа юм л да ингээд нэг нөхөртөөгөө хамт ингээд тамийн тэрэг түрээ явдیں۔ Ингээд л ажил. Тэгсэн нөгөө нэг хажуудлын нөхөр нь ингээд нөгөө тэргээд авахгүй унаад исэн гэж. Тэгэхээр тамийн нөгөө нэг сахиул нөгөөдгий чинь жанчаад тэнгүүд гинт нөгөө хажуудлын найзаа өрөвдөөд нөгөө тэржсэн энэ хүнийг битээ ингээд жанчаа. Би хоёр тэргийг хоёул ингээд үүрээд явъя гэж хэлэнгүүд нөгөө нэг тамийн харуул сахиул нь чи юм сэтгэлтэй бол яах гэж инж байд ингээд нэг ташуурсан тэгээд тэнгэр орчихсон. Тэгэхээр нөгөө бүдэншний цаад утгыг өгөхөр өдөөсөө сэтгэл бусдыг бодсон сэтгэл байх юм бол энэ бол үйлс чинь одоо ингэж бүтэж явнаа. Өргөлж хуваа бодож явах юм бол одоо бүдэншний сургаал дээр хэлсэн маа. Өөрийгөө инкрилэн барих нь дороотл бүгдийн уг суурь гэж. Өөрийгөө л одоо би л гэж бодоод их юм бол. Би миний гэр бүл миний л юм. Би л гэж бодоод их юм. Бусдыг бодох юм бол эрдэм төрх бүгдийн одоо уг юм аа гэж. Тэгэхээр одоо бид ч сааж та би зөвхөн өөрийгөө бодоол ингээл
байгуулгын эрх ашиг те дээрээс нь гэр бүл байна уу эсвэл улс их орны эрх ашигыг бодохгүй байх юм бол улам тэгэл тэр хүн одоо улам буруу үйл хийгээл яваад гэсэн. Тэгэл бусдыг бодоол те одоо улс их орныхоо төлөө, байгууллагынхаа төлөө, гэр бүлийнхээ төлөө ингээд олон нийтийн төлөө ингээ явж байгаа юм бол яг хөхөр улам л өөрт нэг жоохон зовлон гарлаач гэсэн. За бусдын төлөө юм чинь ингээд одоо их хүн хүүхдийнхээ төлөө хичнээн их те зовлон зүдгүүрийг давж гардаг үлээ. Тэр чинь нөгөө хүүхдэд хайрсан сэтгэл байгаа учраас тэр бүгдийг давж шít. Зөвхөн өөрийгөө бодоодох юм бол тэгэл тэр хүүхд ингээд орхичин те. Тэгэхээр тэр их авгаа их сэтгэл гэдэг маань болохоор бас л хүнд өөрт нь байдаг. Тэр байдаг чадвараа одоо өөрөө гаргаж ирхэл одоо өдөр болгоно л одоо ингээд зүлгээл одоо хэр даги чи ингэж л угааж л арилгана шүү дээ. Тэрэн шиг одоо ингээд өдөр болгоно л ер нь угаах хэрэгтэй л гэж үзэж байгаа юм даа. Харин тэглээс л уур хүрхээр л за уурлж шүү гэл. За уурлаад шүү гэл. Юунаас уурлж юм гээл тэр нөгөө шалтгаанаа бодох дадал хийгээд байгаа. За уурлаад эхэллээ шүү гэл. Тэр их зүйлтэй юм. Энэ их газар нутаг дээр 3 саялах над амьдрахын тулд энэ том газар түүхэн улс оронд эзэн байхын тулд хүн болгоно нэг тогтсон эх оронч үзэлтэй эх орноо байгаль эхлэгийг хайрладаг байх хэрэгтэй гэж аяр зан ах нэг алилээ номон дээр л ярьсан дээр дурсан байдаг. Би бол тэрнтэй санал нэгддэг байхгүй юу? Өнөөдөр хүн болгоно арчлал эрхчлөө гэдэг нэрийн доор дуртайгаа хийлж, дуртайгаа гутааж, дуртай үйлдэл энэ бол эрхчлөл гэдэг юм руу явж штэ тий. За тэгээд тэрний илрэл юу вэ гэхээр бид нар чинь ямар их нөгөө байгалыг хүнчилж үздэг сэтгэлгээ таартай юм бэлээ тий. Ээж хайрхан гэдэг ч юм уу, аав хайрхан гэдэг ч юм уу. Одоо очсон уул гол горих маш их ширэгж байдаг. Очсон уул аван дээр битүүл хадаг. Битүү хиймрийн дарцаг яасан сэргэж өгдөггүй хиймэр гэдэг шиг. Тэгэхээр тэгээд энэ үйлдэлүүд нь эсэргээрээ нөгөө хүмүүст одоо хөвсгөл далайн ирэг дээр очихоор нэг хадан дээр шур хүслийн хад гэ битүү мөнгө байгаа юм. Одоо тэр банк л юм шиг байгаа баг. Тийм. Энэ их мухар сүсгийг хүмүүс бурхны шашинтай хольж андуураад байна л да. Тэнийг яаж ойлгох вэ? Яавал энэ хиймрийн дарцаг биш сэтгэлийн зөв дадал юм аа. Тэгжээж хиймэрлүүн сайхан байныг ойлгох вэ? Тэг ер нь одоо мухар сүсэг гэдэг үг маань болохоор бас хэд хэдэн талаас нь харж үзэх хэрэгтэй юм шиг байна. Нэг талаас мухар сүсэг буюу тэр superstition гэдэг одоо нэр томьёо бол энэ ер нь Европын колоничлын үед бас өөр үндэстний одоо заншил ёсыг одоо мухар сүсэг гэж үзэх нэг юм хандлага нэг гарч ирсэн. Европын төвд үзлээс. Хоёрт нь одоо таны хэлж байгаа мухар сүсэг гэдэг зүйл болохоор миний бодлоор социализмын үед бид нөгөө буддийн шишний сургаал номыг ингэж нэг дэлгэрүүлэх боломж гараагүй. Тэгээ юу үлдсэн бэ гэхээр заншлын юмнууд ерөнхийдөө үлдсэн. Бидний үед. Одоо сүү хангаад дэлхийдээ одоо сүү цацал өргөх те. Одоо жүлчдийн бааз дээр очихоор чинь бас ингээл хүмүүсээ явахад ингээд цацал те. Тэр чинь бол одоо нэг талаасаа тэр социализмын үед нэг юу яасан баа. Тооцоо гаргасан баа. Мухар сүсгтэй хүмүүс жилд одоо өдөртөө тэдэн грамм шар тосыг зуулт өргөж байна. Жилд юм болж байна. За тэгээ тооцохоор одоо юу гэдэг мухар сүсгтэй хүмүүс цацал өргөхөд одоо өглөөдөө хэдэн грамм сүм өргөвөл жилд одоо тэдэн литр болоод ингээд хий дими одоо ингээд үрж байна тэгээ гарлаг гарч байна гэж тэ. Тэгэхээр нэгд бол яг социализмын бид нар нэг яг буддийн шашны сургаал номлолоо ингээд үзэж судлах юм боломж гараагүй учраас бас тийм зан үйл юмнууд л үлдсэн байна нэг. Хоёрт болохоор хүн гэдэг өөрөө сайн сайхан зүйлийг хүсч явдаг учраас за ингэчих юм бол одоо ажил үйлс маань бүтэх юм байна те. Тэгэхээр нь би зүгээр ажиллаж байхад манай монгол хүмүүс бол зөвхөн өөрийгөө нэг тэгж яг ажил үйлсээ бол бодно. Гэхдээ ингээл харж байхад үр хөвгтмэн сайн сайхан байгаасай. Одоо нөхөр маань эхнэр маань гэх юм нэг тийм бодол яваад идэв ш надад харагдтiin. Тэгэхээр цаанаа болохоор бас нөгөө бодол санаа сэтгэл нь зөв л яваад байна. За яг үйлдэлийн үед яг нөгөө нэг зан үйлийн бид нар бас нөгөө нэг
хилж өгөх хэрэгтэй баг л та тий. Одоо энэ байгаль дэлхийг хамгаалахын тулд одоо ингэдэг тэгдэг тий. Ийм ёс заншил. Тэр нөгөө ёс заншил маань болохоор 70 жилийн хугацаанд бас ингээ алсраад ингээд холтцсон болохоор бид нар бас тэрийг мэдэхгүй байна л да. Ямар сайндаа бид нар чинь нөгөө ургаа тогтоохгүй л одоо бүгдээрээ борцсон болчиход байгаа шүү дээ. Бид чинь ургаа мартцсан. Тэгээд ном гарсан номын дагуу за тэр аймгийн тэр сумынх бол тэр юм байна гэх. Тэгэхээр бид нар бас нэг 70 жилийн нөгөө нэг бидний соёлын алдагдал байна. Бидний нөгөө нэг хуучин байсан соёлын одоо юу гэдэг софтвер гэж үсэх юм бол тэр инсталл хийхдээ ер нь бол зөвлөлтийн инсталлыг хийгээд өгсөн. Тийм байна. Тэнгүүд нөгөө хуучин байсан соёлын элементүүд нь арилаад одоо дахиад нэг инсталл хийхээр ерөнхийдөө нэг тийм одоо жоохон хямарцаг маягийн болоод тий бид нар чинь жоохон нэг хямарцаг маягийн олон соёлын ингээд ийм юм руу орчоод яваад байна. Нийлнэгдсэн. Гэхдээ бидний гол үндсэн нэг суурь соёл бол миний хувьд бол монголчуудын хувьд яваад байдаг л гэж боддог. Тэр одоо нэг ямар ч хүн одоо яг зөвөр 30 гарсан юм уу 40 гарсан хүн бол морины уралдаан харахад сэтгэл нь хөдөлтгүү ч юм уу те морь одоо барианда орж их сэтгэл нь хөдөлтгүү хүн баг монгол хүн байхгүй хэдийгээр хотод өссөн байна уу өдөө өссөн байна уу морь ундаг байсан байна уу ундгүй байсан байна хамаагүй тэр сэтгэл нь хөдөлдөг нийтийн бидний нэг тийм соёлын дэвсгэр гол одоо юу гэдэг хоолны гол орцсон нь бол яваад байгаа юм шиг байна тэр бидний яг энэ дээр нэмээд асуухад их олон судлаачдаас уншижэлөө сонсчихсан даа Монголын буддизм бол өөр шүү. Төвдийн буддизм, энэтхэг бол өөр. Тэгээ Монголд орж ирж ин хөрсөн дээр буухтаа илүү одоо тэр бөө мөргөлийн юу эднэртэй бас нийлэгжиж нийлмэгдсэн уус юмнууд бас байна гэ. Та тэрийг судлаачийн хувьд юу хардаг? Яг тэр Монголын буддизм гэнэ төвдийн буддизм гэнэ гэдэг ингээ ярих юм бол сүүлд одоо Бурятийн буддизм, Халимгийн буддизм гэдэг одоо баг өөр Монголын буддизм гэдэг ярих болчиход байна шүү дээ, тий. Тэгээ түрүүний нөгөө асуултан дээр нэг дутуу баригч шиг боллоо. Яаж бид нар мухар сүсгээс салах вэ гэж тий. Тэгэхээр бид нар бол яах вэ гэхээр ер нь л тэр байгаль дэлхийг хайрлах тий бусдыг хайрлах бол ердөөсөө л гол зарчим юм байна л гэж мэдчих юм бол одоо юу вэ гэхээр заавал одоо тэгэл байгаль дэлхийг одоо тэгж одоо бохирдуулаад тий тэр бас нэг судлаачийн нэг юу гарсан байсан л да. Нэг өгвөл шашны хог хаягдл гэж байгаа. Гадны дотоодын судлаач. Гадны нэг судлаачтай. Шашны одоо хог хаягдл. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр нөгөө фестивал одоо янз бүрийн шашны байруулахаар маш их хог. Тэгэхээр сая бас нэг хүн ярьжсэн бид нар өөрсдөө нөгөө орон нутагт ингээ аялж явахад орон нутгийнх нь бас нэг юм аялж явж байхад нас нэг хогийн цэг гэдэг ингээ танилцуулж өгдөг бол бас зүгээр тэнцээ навч хогоо хийчихнэ гэж нэг тийм хогны аядлын менежмент ярьж байгаа байхгүй тий. Тэгэхээр бид нар бол ахуйн байдлаас нь ингээд засаад явах юмнууд байна. Ахуйгаад байгаа хүн ч өөрчлөгдөн. Дээрээс нь сэтгхүйн одоо нэг өөрчлөлтүүдийг бид нар гаргах хэрэгтэй. Тэгэхээр ахуй, сэтгхүй бүгдийг одоо ингэж нийлүүлээл явах юм бол тэр аяндаа тэр бид нар юм болж бүтэхгүй байна гэдэг байгаа тэр мухар сүсгтэй холбоотой байна тий. Энэ зүйлүүд бол аяндаа ингээд засагдаад явах болов уу гэж бодож байна. За тэгээд одоо нөгөө нэг одооны асуулт чинь болохоор Монголын буддизм. Тийм Монголын буддизм гэж байна шүү дээ. Ерөнхийдөө хит хитэн талаас нь ярьж болно. Нэг одоо юу гэдэг юм бэ гэхээр түрүүнд дурсан Бурятийн буддизм тий. Тэгвэл одоо ар халахын буддизм гэж ирэх юм уу, алахын буддизм гэж ирэх юм уу тий. Энэ нэр томьёо нэг талд улс төрийн агуулгатай байдаг. Улс төрийн агуулга гэдэг нь өөрөөр үндэстэн улс гэсэн утгаараа. Жишээлбэл төвдийн буддийн шашин гэдэг нэр томьёо бол ер нь 60 оноос хойш гарч ирсэн нэр томьёо. Яагаад гарч ирсэн бэ гэхээр 59 онд төвдүүд одоо дөрвж гарсан. Одоо далай багш тэгээд дээрэс нь 100-аад мянган төвд одоо ингээд 59 онд энэ төрөө дөрвж гарсан. Тэгээд тухайн үед бол ямар ойлголт байсан бэ гэхээр ер нь баруунд бол ойлголт бол ламаизм гэдэг ойлголт байсан. Ламаизм гэдэг ойлголт бол юу вэ гэхээр ламын шашин гэдэг бол одоо манай зарим хуучны схентнүүч гэсэн одоо ярьж байдаг. Одоо Монгол төвдөд дэлгэрсэн буддийн шашин бол хамгийн хоцрогдсон бүдүүлэг гажуутсан ийм шашин байна гэж тийм. Нөгөө энтэгт үүссэн шашнаас гажуутсан шашин гэж. Тэгэхээр одоо юу гэдэг
Монгол цөөн гээд Монголд аягүй гоё идэв гэсэн чинь одоо Швейцарт та гэдэг юм уу те. Норвегт одоо хэдэн нөхдүүд ээж ямар шал гажуутцсан ямар юмныхан цөөн байдгийг шүү дээ. Шал худлаа гэдэг шиг юм одоо болчихжээ гэж те. Гэхдээ бол юу вэ гэхээр ламаизм гэж үздэг байсан маа. Тэгээд 60-аад оны үед Далай лам бол одоо Тибетэн буддизм гэдэг одоо нэг ном бичээ. Дээрээс нь юу вэ гэхлээр энэ буддийн шашныг төвдөд дэлгэрсэн буддийн шашныг одоо ингээ одоо хамгийн гажуутсан гэж үзэж байгаа. Гэхдээ үнэндээ бол энэ бол энтэх дэлгэрсэн одоо тэр Наландрын их сургууль гэж байсан. Одоогоор бол одоо юу гэдэг орчин үеийн гэхээр бол Oxford, Cambridge гэдэг юм уу те. Эндээс Oxford, Cambridge-ийн хөтөлбөрийг авчираад мууст хэрэгжүүлсэн ч байд юм уу, шүтэст хэрэгжүүлсэн ч байд юм уу те. Тэгэх юм бол тэндээс салбарсан тентхийн багш нарын гол текстийг бариад тентхийн багш нарын сургаал намаар хөгжсөн тийм сургууль болж байгаа хгүй. За манай муус гэх юм бол мэдээж хэрэг 44 онд 42 онд тийм 42. Тэгэхээр чин зөвлөлт холбоот улсын тэр багш нар тэгээ Европын тэр эрдэм мэдэг наашаа орж ирсэн байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр тийм юм орж ирсэн тэгэхээр гажуутсан юм байхгүй гэ. Тэгээ ерөнхийдөө нэгд болохоор тэр утгаараа хоёрт болохоор нөгөө төвд чин өөрөө ингээд дөрвж гарсан учраас төвдийн буддийн шашин гэдэг нэр томьёо гарч ирж байгаа байхгүй. Тэрнээс биш яг ингээд судар номон дээр бол төвдийн буддийн шашин гэсэн тийм сургаал байхгүй шүү дээ. Бурхны шашин л гэж тийм үл үгүй байгаа. Тэгэхээр нэг талдаа нөгөө нэг жоохон улс төр тэгээд үндэстэн улс үндэстний үзэлтэй холбоотой. За бид нар яг Монголын буддийн шашин гэж яриад байгаа юм гэхээр бас нэг 90 оноос хойш чинь бид нар нэг маргаан үсэж штэ. Ямар маргаан үсэж чинь гэхээр жишээлбэл үндсэн хуулийн дээр төрн шашнаа хүндэлж шашин төрөө дээдлэнэ. Шашнаа гэж хэлж байна те нэгд. Миний гэсэн утга. Хоёрт нь болохоор нөгөө төр сүмийн харилцааны хуулийн дээр болохоор Монгол улс дахь одоо буддийн шашны зонхлох байр суурийг хүндэтгэн үзнэ гэж те ингээ өгүүлсэн байна те. Тэгэхээр энэ яах вэ гэхээр тэгэнгүүт цаанаас эсрэг аргумент орж ирж байгаа байхгүй. Ямар аргумент вэ гэхээр буддийн шашин ч нөгөө социализмын үед дэлгэрсэн ухагтхан буюу манччин улсын үед тэ монголчуудыг одоо дарангуулахын тулд монголруулахын тулд хүчин сулруулахын тулд одоо сэлэн барьдаг улсыг одоо юу гэдэг эрх бариулж тэ одоо ийм номхон хүлцэнгүү болгосон гэж тэ. Тэгэхээр тэр утгаараа явахаар энэ бол харийн шашин харин одоо юу гэдэг нэг талаараа манай бөөмөрг бол үндэсний ч гэдэг юм уу эсвэл одоо христийн шашин одоо ингээд дэлгэрж явах үед бол христийн шашин дэлгэрж явах үед манайх одоо монголчууд одоо их эзэн төрнийг байгуулж ясан чинь манжи үед одоо буддийн шашныг аваад бид нар дороотчлооч гэдэг юм уу те ийм одоо аргумент ийм одоо ярианууд ингээд гарч ирж байна. Тэнгүүт яах вэ гэхээр буддийн шашинтай хүмүүс чинь бас гүй тийм биш юм аа буддийн шашин чинь олон зуун мянган жилийн өмнөөс дэлгэрсэн. Тэгэхээр бид нар үнэхээр та нар тэгээд хэлмээр байгаа бол би эн чинь Монголын шашин гэж нэрлэх юмнууд байна гэх. Тэр нь одоо утга нь бол бас юу гэж хэлж байгаа юм гэхээр бас нэг талдаа бас археолог дээрээс нь одоо юу гэдэг хэл шинжлэлийн үүднээс бол бас батлагдах юм болов уу гэж би хараад байгаа байхгүй. Яагаад гэвэл сайхан ингэд толгойч нөгөө нэг далах мандан гэж нэлээдсэн тэр чинь бүр нэлээд дээр үеийн бурхан багшийн одоо дүр байсан байна гэдэг тийм. За дээрээс нь тэр хятадын сурвалж бичгүүдээр болохоор одоо хүннүүгүй үед алтан хүн байсан байна гэж заваад амдангуй ном дээр байна. Тэгэхээр энэ болгон бол яг 100% баталгаа биш ч гэсэн ер нь бол манай нүүдэлчин мортон арт түмэн гэдэг чинь бол одоогийнхоор одоо 5G хамгийн сүүлийн одоо юу чинь 5G байгаа 6G гэж гараагүй баха. Гараагүй тийм. Тэгэхээр монголчууд бол ерөөндөө нөгөө 5G-тэй байсан байхгүй. 5G нь юу юм бэ гэхээр одоо чинь 5G гэхээр бас тарав гэж яриад байгаа лөө. Тэрийг мэдэхгүй. 5G гэдэг чинь ерөнхийдөө агтмор. Агтмортой хүмүүс яа гэхээр хол газар явчихдаг. Мэдээллийг хурдан. Мэдээллийг хурдаад тэнд тийм шашин байна, энд юм шашин байна, тэр хүн тэгж जैन, энэ хүн ингэж. Тийм учраас бид нар монголчуудын тэр нэг цусан чингсэн байд юм уу гэж баардیں۔ Өөртөө та өөрөө тэгдэггүй би бас мэдэхгүй. Би ер нь зүгээр хотод өссөн ч гэсэн ер нь ингээд хөдөө орон нутгаар харахаараа дандаа даваан дээр гарахыг боддог. Эсвэл өндөрлөг газар гарахыг боддог. Тэр бол нөгөө монгол хүний алсыг хардаг хараа. За ингээд за тийшээ малаа бэлчээвэл ямар байна? Ийшээ ингүүл ямар байна? Тийшээ бидний мэнчилгээ хүртэл тийм байдаг штэ. Хаанаас хаа зөрж явна? Тэ зуншлах сайхан уу?
гэдэг чинь хаанаас хааж орж явна гэдэг чинь танаа нутагт одоо зуншлаг ямар байгаа юм те манад иймэрхүү байна сонин сайхан юутай те чинь дандаа мэдээ сольж штэ а тэгэхэд суурин иргэншилтэй хүмүүс бол яах вөхөр өнөөдөр би энэ байшин байж гэн та энэ байшин байж гэн хоол эзнэ гэж асуудаг те тэр чинь бол саяхныг хүртэл одоо хоол эзнэ гэж асуудаг болоод гэтэл Европууд болохоор эдэр жоохон Европууд ч нь болохоор өглөөний мэнд өдрийн мэнд оройн мэнд гэж хэлдэг. Тэгээд тэрийг жоохон нөгөө боловсон яс гэж үзээд одоо нөгөө Тайланд тайчууч гэсэн хоол эзнэ гэж асуудаг байсан гэж. Хятадууд мөн адил те. Тэгвэл одоо бол одоо юу гэдэг нөгөө өглөөний мэнд гэдэг ч юм уу те одоо хятадууд нь бас тэгж хэлж штэ бас. Орой сайхан амраараа эдэр. Тэгэхээр ийм зүйлүүд бол яг нөгөө нэг Монголын буддийн шашин бол нэг талдаа 90-ад оноос хойш гарсан тэр аргументийн эсрэг гарсан аргумент а нөгөө талдаа бол яг вөхөр үнэхээр юм бас буддийн шашны тэр буддийн шашин чинь бас Монголд удаан жилээс хүннүгүү яс гэж хэлэх юм уу эсвэл наашлаж хэлэх юм уу те одоо жишээл хойд Тобэвэ гэж одоо нүүдэлчин болсон шүү дээ. Тэдний үе одоо энэ хятад байгаа тэр агуу том бурхад те агуун бүтээсэн одоо нэг бурхад эдэр чинь Тобэвэгийн үед байгуулсан баг чишээд те. Тэгэхээр энэ нөгөө нүүдэлчин ус гэдэг чинь бас мэдээллийг авдаг, тэрийг хэрэг түгээдэг. Дээрээс нөгөө шашин гэдэг зүйл маань болохоор бас тухайн арт түмнийг одоо нөгөө захирж байгаа хаад ноёдын эрх мэдлэлтод бас одоо тэрийн улам одоо юу гэдэг баталгааж үүрдэг бас улс төрийн юм байна, соёл шашны юм байна. Тэгэхээр шашин гэхээр бид нар мухар сүсэг ч юм уу эсвэл улс төр ч юм уу нэг ийм нэг савнд ингээд оруулчих болохгүй. Шашин гэдэг маань их тийм түгээмэл бүх юм дотор ингэж орж явдаг. Орц нь болоо ингэ яваад байдаг бол заримд нь нэлээд 2 тунгаар орон, заримд 1 тунгаар орон, заримдаа цааны албаа, заримдаа хоолны албач тийм үү. Тэгэхээр бол энэ соёлыг шашнаас ингэж салгаж үз. Шашингүй гэж байгаа хүн хүртэл Европын хүн хүртэл христийн шашны тэр үзэл ойлголтоор тэр хүний санаанд яваад байдаг. Тэгэл одоо бухан болооч тэр хүртэл шашингүй хүн гэсэн мөртлөл нэг үнэхээр л дараа төрөл байдаг бол нэг сайхан газар төрч өсөө. Дараа төрөл ээж байдаг бол гэл тий. Тэгэхээр таны асуултанд бол нэг талдаа 90-ад оноос хойш гарсан үеийн одоо эсрэг аргумент нөгөө талдаа бас түүхэн тэгээд хил соёл археологийн одоо юм баталгаагаар хэлж байгаа усаас бас буддийн шашин Монголын буддийн шашин гэж хийж болох юм а гэж ингэж хийж болохоор юм шиг байгаа юм. Манай монгол хэлэн чинь төвдөөс илүү одоо хуучны маш олон тийм санскрит үгнүүд байгаа дээ шүү дээ. Бид нар самгарт гэж үгдэг те. Лус савдаг гэдэг энэ ч одоо төв. Энэ бол төв. Тэр одоо буян гэж үг байна. Авиас гэж үг байна. Сэтгэл ямар үг вэ? Сэтгэлж Монгол баха. Сэтгэл Монгол уу? Монгол үг баха. Сэтгэлийн гарал ус нь яа. Мэдгүй. Би бас нэг сонсч байсан юм. Би бол тэрийг сайдгүй. Ямар ч байсан авиас гэдэг үг бол самгарт үг. Одоо орчин үеийн хинди хэлэнд бас самгарт хиндэ ч бас төстэй. Тэгэхээр абиас гарна гэдэг байхгүй юу? Абиас гарна гэдэг чинь гэрийн даалгаврын гэсэн үг. Тэр хүн өдөр болго ингээ гэрийн даалгаврыг гэдэг хач нөгөө нэг математикч байна, уран зохиолч байна, хэлч байна, тэрэндээ сайжрна шүү дээ. Тэгэхээр энэ их авиастай хүн гэдэг чинь нөгөө буддийн шашны ёсоор нэг үйлийг дахин давтаж хийсээр байгаа тэр нь авиас болчихдог. Тэгэхээр тэр авиас нь гэхдээ сайн авиас гэж болно, муу авиас гэж болно бас. Зарим хүн одоо юу гэдэг шуу харангууд хармаар ч юм уу, намнмаар ч юм уу санагддаг. Зарим нь одоо юу гэдэг бэртцэн шууг хараад идмээрмээр ч юм уу санагддаг. Тэгэхээр нөгөө ингээл заавал урд урдын төрөл гэлгүүгээр одоо бидний бодож байгаа бодол чинь нөгөө нэг биелээ олоод ингээл бихчээл бид нар зүүдж явахтаа ч гэсэн нэг бодогдсон шүү дээ. Өө тих юмсан, инх юмсан гэдэг чинь тэгээд бидний өдөр бодож байсан юм маань зүүдэнд мань гарч ийн гэсэн тэр утга шүү дээ. Тийм. Бас нэг юм санаа зовоод их санаа зовх юмтай нэг. Энэ дээр байсан л та. Одоо их нөгөө миллениалууд, бүүмрүүд, Gen-Z гэлтэй. За одоо бүр шинэ гараад ирж тээ. Бүүмрүүд өгчээж яана л гэх. Тэгээд энэ олон ийм цөөхөлхний тэгсэн бүртлээ энэ олон үе хоорондыг сэтгэлгээний хувьд ч одоо ингээд нэг гэр дотор эмээ өвөө, аав ээж, хүүхдүүд ингээд үе хоорондын ялгаа, соёлын ялгаа, хэл ярианы ялгаа хүртэл гарчлаа шүү дээ. Одоо ингээд англиар ярингууд өвөө эмээ нь ойлгохгүй. Аав ээжтэйгээ ч ойлголцоо болчихлоо тий. Тэгэхээр энэ олон үеүүдийг үнэт зүйлийнх нь хувьд холбогч
зүйл өөрөө шашин байх, ялангуяа бурхны шашин байх боломжтой гэж харддаг та. Боломжтой бол ямар суугаар? Тийм угаасаа нөгөө буддийн шашин чинь Монголын соёлтой одоо ингээд нэвчээд явцсан юм болохоор одоо бидний үед бол одоо яг тийм буян нүгэл гэл тэгвэл буян нүгэлтэй юм ярих ингээл хэлдэг тийм. Нэг тиймэрхүү байдалтай нэг соёлын нэг элемент нь ингээд яваад байгаа жишээтэй. Тэгэхээр нөгөө би танаас яагаад энэ уюудыг хооронд нь холбох, ойлголцуулах зүйл нь шашин байж болох уу гэж асууж байгаа вэ гэхээр өнөөдөр маш их гэр бүлийн хүчирхийлэл гарч байна. Гэр бүл салчихвал нийгмээрээ хараандаа гэдэг ч юм уу. Эсвэл ингээд зодуулаад бүтэн л байвал яах вэ гэд гэр бүлийн хүчирхийлэл дээр юмгүй бие хэл сэтгэлийн хүчирхийлэл өртөж байдаг юм уу? Эсвэл хар тамхины асуудал байдаг юм уу? Тэгээ одоо ингээ нөгөө олгой хаагравч тогоондоо гэд Монголын эмэгтэйчүүд гэлтгүй ирчүүд маш их юм хүчирхийллийг үзэж штэ. Тэгээд хар тамхи маш их боллоо. Хүнийг байтга өөрийгөө хайрлаж чадахгүй, ойлгож чадахгүй, гэр бүл дотор ойлголцож. Энэ үе хоорондын ялгаа, энэ одоо ил гаргаж чадахгүй байгаа зүйлүүдийг салбар шинжилгаан болгол өөрийнхоороо тайлбарлаж ингэж хичээж байна. Тэгэхээр оюун санааны хувьд нөгөө сэтгэл гэдэг зүйл тэргүүндээ тавьж байгаа энэ шашин өөрөө энэ үеийг холбож чадах уу? Чадвал ямар аргаар? За энэ асуултан дээр болохоор нэг 2-3 хариулт байгаа юм бол л гэж. Нэг нь болохоор тэр нөгөө үйлчлэл байна шүү дээ, тий. Gen Z бөмбөр гэдэг тий. Тэгээд хитээдтэй ойлголт тааш манайд ч. Бас нэг тийм байгаа. Жишээлбэл одоо тэдээс тэдэн он төрсэн хүмүүс болохоор бүүмер гэж ярьж байгаа байхгүй. Тэр чинь болохоор юу гэхээр нөгөө дэлхийн 2 дугаар дайны дараах үеийн Америкийн нэгдсэн улсын хүн ам зүйн одоо англиар бүүмер гэдэг нэрлэгдэх нэг хүмүүс байгаа юм. Дэлхийн 2 дугаар дайны дараа одоо их нөгөө залуучууд дайнаас те буцаж ирсэн тэгээ хүүхдүүд маш их төрсөн. Тэгээ тэр үеийн хүмүүсийг бүүмер гэдэг нэрлээд ах жишээд те. Гэтэл бол яг тэр үеийн хүмүүсийг бид нар бүүмер гэхээр одоо Монголын нөхцөлтэй нийгмийн нөхцөлд хэлсэн шүү дээ. Тэгэхээр яг бид нар нөгөө Gen Z тэгээд энэ болохоор нэг тийм барууны ч юм уу категориор англиар бас Монгол одоо тэдээс тэдэн он төрсэн хүүхдүүдэд тийм гэж ангилах нэг талаа өөрөөсөл. Нөгөө талаа одооны хүүхдүүд чинь бүгдээрээ л интернет үзэж байна. Бүгдээрээ англи хэлтэд ингээ үзэж байгаа учраас бас нийтлэг бас нэг харах дэлхийн хүмүүсийн бас нэг хандлага бас байна. За англи дээр бол тэр хоёрд нь болохоор юу вэ гэхээр буддийн шаш одоо манай нийгэмд маш их стресс байна гэж. Ер нь бол нэг зүйл байгаа юм л да. Стрессгүй амьдрна гэж бол байхгүй. Зовлонгүй амьдрна гэж. Зовлонгүй амьдрна гэж байна. За тийм. Ягаад гэвэл хичнээн сайн сайхан сэтгэлтэй байгаа. Хичнээн бусдын төлөө зүтгэдэг байлаа гэд та зовхгүй байна гэж байхгүй. Тийм. Гэхдээ зовлонгийн хэмжээ ямар хөө. Зовлон яаж хүлээж авах вэ? Ягаад гэвэл бид нар ингээд махан биеийг авсан учраас нөгөө бурхан багшийн нөгөө сургаал дээр бол ертөнцийн 4 далай гэж хэлж байгаа шүү дээ. Тэгээс би энэ дээр бас бичсэн байж магадгүй социализм үед нөгөө шишний дээд сургуульд нэг намын дээд сургуулийн багш асуусан гэж байна те. Нөгөө тухай чинь билет авдаг байсан юм биш үү? Тэгээд тэрэн дээр ертөнцийн 4 далай гэж юу вэ гэсэн чинь нөгөө лам оюутан хариулж чадахгүйсэн нөгөө намын дарга хэлсэн байна л да. Энийг мэдэхгүй ч одоо Атлантын далай, Номхон далай гэж нэрлээч чи нөхөр минь чи мэддгүй мө. Тэгсэн буддийн шашинд болохоор ертөнцийн 4 далай ч юм болохоор төрөх, өтлөх, өвдөх, үхэх. Үүнээс хинч зайлсхийж чадахгүй. Одоо бид нар ярьж байгаа нөгөө хөвшрөлтийн эсрэг гэж ярьж байна. Энэ ойлголт чинь байхгүй шүү дээ. Хичнээн та зүтгээд хөвшрөхгүй байна гэж байхгүй. Та хөвшрөхөөр яах вэхээр таны бие эргэтэн дороот нь бие эргэтэн дороотоор явахаар өвдөх нь ойлгомжтой. Тэрний дараа мэдээж яриг дараагийн одоо бидний ярьдаг ханан герман одоо холдож хадан герман ортно гэдэг болно шүү дээ тий. Тэгэхээр энэ бол ердөөсөө ертөнцийн зам ёс. Тэгэхээр бид нар энэ зам ёсны эсрэг бол байж чадахгүй. Тэгэхээр нөгөө бидний сэтгэл санаа гэдэг бол одоо энэ далайн давлгаатай л адилхан шүү дээ. Далайн давлгааг бид нар зогсоож чадахгүй. Түүнтэй адилхан юу гэхээр бидний сэтгэлд стресст орох, зовлон одоо амсах те янз бүрийн одоо сайн сайхан одоо амраг садангаас салах, эсвэл хагцал те эсвэл өвдөх
Энэ гарч ирнэ. За дандаа тийм байхгүй. Сайн сайхан Америк содонтойгоо уулзах, баяр баясгал. Одоо нөгөө бидний нөгөө нэг цагаан сарын боочин жаргал зовлон гэдэг гэж зарим хүмүүс тайлбарлаад байдаг шүү дээ. Хүний амьдрал бол тийм шүү дээ угаасаа. Жаргал зовлон ээлжилж явдаг хорвоо. Тэгтээ бид нар энэ нөгөө нэг жаргах үедээ бид нар хит их нөгөө санаа сэрэмжээ алддаг юм шиг байна. Үргэлж ингээрээ байх юм шиг, үргэлж залуугаараа байх юм шиг. Үргэлж аав ээжийнхээ мөнгөөр те, эцэг эхийнхээ хайранд, эсвэл эхнэр одоо нөхрийнхээ хайранд те, ийм байх юм шиг. Тэгэхээр бид нар нөгөө монгол хэлэн гэсэн өсгийн жаргалыг жаргал бууд, одоо өглөөний нарыг наранд буудаг. Тэгэхээр чин цаанаасаа байгаль орчлон гэдэг чинь угаасаа ийм стресстэй зовлонтой. Жаргалч байна, зовлонч байна. Тэгэхээр бид нар дандаа жаргалын үсээд байдаг, зовлонгийн нь болохоор зугтахыг хүсдэг. Тэгэхээр энэ угаасаа гарах нь ойлгомжтой. Бид нар үтлэн, үтсний дараа өвдөн, өвдсний дараа л үхэнтэй. Энэ бол угаасаа байгалийн жам. Харин сүүлийн үед нөгөө нэг ийм нэр томьёо гараад байгаа юм лээ. Прүн нь болохоор хөгшилтийн эсрэг гэж байна. Одоо болохоор ухаалгаар хөгшөрөх гэж байгаа юм. Тийм бас нөгөө талаараа бизнес smart aging гэдэг байна. Smart aging. Тэрний юу гэсэн үг гэхээр та хөгшин. Гэхдээ хөгшөртөө гоё хөгшөрч болно. За. Илүү одоо хөдөлгөөнөө нэм, хоол ундаа одоо тохируул те. Дээрээс нь хүн амьтантай бас харьцаж хаяа уулзаж учирж бай те. Найз нөхдөөрөө уулзж, хүнтэй санаа бодлоо солилцж, спортоор хичээл гэ те. Тим зүйлийг яриад байгаа хгүй. Тэгэх юм бол та улам илүү аятайхан гоё хөгшөрнө гэж те. Тэгэхээр энэ стресс гэдэг зүйл маань болохоор түрүүн би хэлжсэн нэг талаар ахуйн холбогдлоо. Жишээлбэл бид нар ингээд гудамжаар явах чи одоо ахуйн талаасаа бидэрт стресстэй байна шүү дээ. Одоо ингээд явган хүний замаар явах чинь янз бүрийн юм явж шүү дээ. Нөгөө энтэгт гудамжаар явахад иргэшаа явна, скутер явна, дээрээс нь үхэр явна, машин явна те. Бүх юм нэг гудамжинд ингээд байж идэг шиг бид нар явган хүний замаар явах чинь хойноос урдаас ингээд одоо ингээд хойшоогоо ингээд чихв зүгөө явж болохгүй. Ханаас нөхөр орж яж зогчих бол те. Тэгэхээр ахуй ийм стресс байна. Дээрээс нь өвөл болохоор даардаг гэдэг шиг те. Өвөл болохоор нэг утааны зовлон байна те. Энэ их одоо трафик байна те. Тэгэхээр энэ ахуйн зовлон бол бидэрт стрессээр стрессийг нэмж байгаа. Тэгэхээр бид нар улам стресстэй. Энийг бол яаж зохицуулах вэ гэхээр мэдээж яриг энэ ажлыг хариуцж байгаа хүмүүс нь өөрсдөө зохицуулах хэрэгтэй. Одоо би бол ингээ харж байхад манай Монголд одоо бид нар чи ярьдаг нөгөө гаднаа гяланцэг дотроо паланцэг гэж нэг ярьдаг яриа байдаг шүү дээ монгол хэлэнд. Тэрэн шиг миний одоо ингээ харж байхаар Монгол улс одоо Монгол улс гэж ер нь бол бид нар ингээд залуучууд Монголоос явж гин гэдэг шүү дээ. Миний харж байгаагаар залуучууд Улаанбаатараас л явж байгаа байхгүй юу. Хэрвээ Монгол улсад одоо юу гэдэг Америкийн нэгдсэн улс байна өөр бусад улсад за би Нью-Йоркт амьдрахгүй бол Вашингтон DC явчих эсвэл Лос Анжелес эсвэл Сан Францискод амьдрий гэж болно те. Тэгэхэд бид нар Улаанбаатараас өөр хаана амьдрах вэ? Яг Улаанбаатарт амьдрах адилхан тийм орчин байх юм бол хүмүүс тийшээ нүүж явна. Гэтэл бид нар тийм орчин байхгүй. Тэгэхээр бид нар Монголоос залуучууд явж байна, ажил төрөл олдохгүй байна, их утаатай байна, трафик ихтэй байна гэдэг чи юу гэж байна гэхээр би Улаанбаатараас явж байна л гэсэн үг. Тиймээс Монголоо орхиод явж байгаа юм биш. Улаанбаатарыг л орхиод явж байгаа. Тэгэхээр энэ ахуйн маш их стресс байна. Одоо тийм учраас дотроо бол гяланцэг болчиход байна манайхан ч. Одоо ямар ч одоо хоолны газар орсон, ер нь үйлчлэгийн газар ороход бол ер нь гадаад байдаг одоо тийм л орчин хүлээж байгаа шүү дээ. Хүмүүсийн харьцаач гэсэн. Ер нь бас харахад ингээл үйлчлж байгаа хүүхдүүд чинь те маш их тийм илдэг. Айгүй айтаахан. Гэтэл гадаа гудамжинд бид нар одоо юу болж байна те. Тэгэхээр энэ гаднах юм ахуйн стресс маш их байна. Хоёрт болохоор биднэрт сэтгэлийн стресс маш их байна. Яагаад вэ гэхээр бид нар нөгөө би гэдгээ их голчиж бодоод байвал стресс улам төрөөд идэг. Түрүүний хэлэхээр бусдыг гэж бодох юм бол стрессээрээ багасдаг. Зээрээс нь буддийн шашин дээр нөгөө Шантидев гигэний сургасан сургаал би. Тэр сургаал дээр юу гэж байна гэхээр шийдэх асуудал байх юм бол санаа бүү зовоо гэж. Шийдэж чадахгүй бол бас санаа бүү зовоо гэж. Нэмэр байхгүй. Тэгэхээр нөгөө нэг be happy гэдэг нэг дуу байдаг шиг л тийм байхгүй. Одоо ер нь бол санаа зовоод стресстэй байх юм бол
стрессэд байвал тэр шалтгааныг хайх хэрэгтэй. Би юунаас болоод стресстэй байгаа юм бэ? Миний стресс одоо миний бухимдал, уур бухимдлыг юу төрүүлээд байгаа юм бэ? Энийг яаж шийдэх вэ гэдгээ өөрөө арилгах хэрэгтэй. Өөрөөс шалтгааллах юм байвал тэ тэрийг арилгах хэрэгтэй. Өөрөөс чинь шалтгааллахгүй жишээлбэл нөгөө түрүүний хэлдэг шиг үйл болохоор дарддаг гэдэг шиг байдаг хичнээн стресстэй тэрнээс гарч чадахгүй. Нэмэр байхгүй. Тэгвэл бид нар энэ ажил үүрэг гүйцэж байгаа хүмүүст бол бас сануулж хэлжтэй бид нар бол амьдрч чадахгүй байна. Та нар нэг юм хийгээч гэж бас дарамт шахалт үзүүлж бас болно. Тийм нэг арга байна. Тэгэхээр тэр нь одоо болохног үе бас байдаг тий. Тэгэхээр энэ 3 үеийг холбох тий. Холбох үе дээр бол би бол за мэдээж хэрэг буддийн шашин бол тустай. Одоо юу гэдэг нэг ханаа түрхэж чинь бол ер нь бол өвчин байна тий. Одоо энэ инлэл шаналл гэдэг чинь өвчин. Тэр хүн болгонд таардаг юм гэж бол бас байхгүй. Тэгэхээр зарим хүмүүс одоо ер нь бол миний бодлоор яг зүгээр монгол хүний эсвэл монгол хүн юм чинь нэг энийг идчихэр нэг аятайхан болдог гэдэг нэг монгол хүний бие организм тохирсон хоол ундаа яриа хүртэл байна. Одоо та нэг үг хэлэхэд би монгол орчинд өссөн учраас энэ хүн ингэж хэлж байгаа мэт ойлгоно. Соёлын кодтой үгүүдийг бид нар ойлгоно. Шиг гэдэг шиг тий. Ойлгоно бид нар. Түүнтэй адилхан монгол хүний одоо сэтгхүү бас хүмүүжил нэг одоо чухал юм нь бол юу гэхээр буддийн шашин мөн бах гэж би боддог. Тэгвэл энэ ийм болохоор бүх хүнд бас таахгүй гэж болно. Тийм учраас зарим хүмүүс нь христийн шинтэй байж болно, зарим нь одоо юу гэдэг юм одоо исламын шашинтай эсвэл өөр бөөмөргөлтэй байж болно тий. Гэхдээ хамгийн гол зарчим бол тэр нэг Балтийн Эстоних үлээ аль улсын нэг ерөнхийлөгч хэлжээ бид нар бол 3 сая гэж манайханд адилхан юм бэл. Бид нар 3 сая учраас нэг хүн болгон бол бидэрт үнэт зүйл гэж хэлж байгаа байхгүй тийм. Тийм учраас бид нар нэг хүн болгон нэгд үнэт зүйл, хоёрт болохоор бид нар цөөхөлөө учраас бие биегээ хайрлах хэрэгтэй гэж. Тэгэхээр бид нар бусдыг хайрлах, инрэх, дээрээс нь одоо эх оронч үзэл гэдэг бол миний бодлоор энэ бол үндэсний одоо нөгөө расизм гэж яриад арьс өнгөний үзэл биш. Би бусдаас монгол үндэстэн бусдаас илүү бусад бол бидрээс дор гэж үзэх юм бол энэ бол одоо нөгөө национализм гэдэг юм уу те үндэс одоо арьс өнгөөр би эх орныхоо сайн сайхны төлөө одоо зүтгэнэ. Энэ эх орны төлөө зүтгэж байгаа зүтгэл маань болохоор надад болон бусдад миний гэр бүлтэй ойр орчмын хүмүүд тус болно гэж энэ бодох эх орон зүтгэл бол үнэхээр монгол хүнд хэрэгтэй. Тэгэхээр бид нэрт бусдыг монгол хүнээ хайрлах сэтгэл. Монгол хүн монгол эх орноо хайрлах сэтгэл. Монгол хүн одоо өөрийн их соёлтой түүх мэдж явах. Тэгээ ямар утга учиртай ингээд энийгээ мэдж явах энэ мэдрэмж бүгд бол бидний одоо юу гэдэг одоо нэг хувцсаар ярих юм бол одоо утас нэгтгээд бид нэг хувцас нэгж байгаа штэ. Тэгэхээр энэ утасны одоо утас болгон ч юм болохоор энэ монгол үндэстэн дээрэс нь бид нар монгол үндэстэн одоо ийм сайх юм бол бусдад бас үлгэр дуурайл болно штэ. Жишээлбэл одоо юу гэдэг дэлхийн тэмцээн болоход Япон хүмүүс ингээд хогоо цэвэрлээ аваа авчина гэдэг чинь бусад улсад Япон хүмүүс бол ийм одоо бусдыгаа боддсон байна гэдэг тийм үлгэр дуурайл болж байгаатай адилхан монгол хүн одоо сайн сайхан амьдарч сайн сайхан одоо улс орноо цогцлон байгуулж явах юм бол бусад орны хүмүүс монголчин одоо ингэж амьдарч байна. Бид нар ч гэсэн эндээс одоо үлгэр дуурайл авъя гэдэг те. Тэгэхээр энэ бол одоо улс их орон хэрэгтэй дээрээс нь одоо бусад улс орн дэлхийд дахинд одоо бие биенээ ойлголцох инхээр оршин тогтнох те энэ бүгдэд бол хэрэгтэй гэж би бодож байна. Тэгэхээр хамгийн гол нь нэг бусдыг гэж бодсон сэтгэл ер нь гэрэл гээгээ цацруулт юм байна. Би төгөө хойшин тавиад тэгээ гэр бүлээсээ гişүүдээсээ тэр нь цаашдаа байгуулгуулсан явах нь. Бас нэг чухал асуудалтыг тантай уулзсан дээрээ тавихгүй болохгүй байна. Тэр юу гэхээр буддийн шашны хийд ном одоо дийлэхийн хийд татсангуудад ном судрыг төвд хэл дээр уншихад эсэргүүцэж байна. Тэгээ нэг ингээд орчуулахаар эрүүл магтаал юм байна штэ гэж. Тэгэхээр та өөрөө яг төвд судлаар инэтгэхт одоо энэ чиглэлээр сурсан хүний хувьд энэний сайн тал нь юу юм? Бас нөгөө талаар Монгол дээр бас унших давуу тал нь юу гэдгийг хэлж өгөө.
Тийм миний бодлоор бол ерөнхийдөө монгол хэл дээрээ байсан зүйтэй болов гэж боддتي. За яг хөө төвд хэлийг үнэхээр ингээд их олон үдсэн судалсан бол төвдөр уншд бол ингээд шууд ингээд оюун санаанд нь орж ирэх одоо лам хүний хувьд бол бас тийм байдаг гэж магадгүй те. А гэхдээ бол монгол хүмүүс өсгөлтөн хүмүүсний хувьд бол ер нь монгол хэлээр унших нь зүйтэй. Ягаад гэвэл энэ цаад хэдийгээр цаад хүн сонсохдоо ерөөл магтаал мэд сонсогдож байгаа боловч цаад утгыг нь одоо монгол хэлээр сонсоход бол ойлгодсон шүү дээ. Энд чинь ингэж хэлж байгаа энэ ямар өчтэй. Жишээлх юм бол төвдөр одоо юу гэдэг масс хэмжээнд хамжид яваадан дэвэж үдэн дамбарж үржиг гэдээ одоо хэлье. За энэ нэг за зарим хүний хувьд бол ер нь бас нэг сүсгтэй холбоотой бас нэг зүйл байгаа. Хүн мэдгүй юм уу эсвэл үзэж хараагүй зүйл их гоё гэж бат. Яг үнэ. Тэгэхээр нэг хүн одоо жишээлбэл за би масс хэмжээнд диваадан дэвэж үдэн дамбарж үржиг гэд энэ нэг л гоё юм уншчлаа. Нэг л тийм одоо нэг тийм чадaltaй юм уншиж юм гэдэг. Тэрийг монгол руу орчуулад харахаар тий одоо их болсон хамаг амтан амгалан игээд амгалангийн шалтгаан луга төгөлдөр болтгоо. За бүр энгийчлэх юм бол их болсон хамаг амтан амгалан тэгээд амгалангийн шалтгаантай байх болтгоо гэж ингэж орчуулъя тий. Тэгэхээр бол энд нэг хүн бодохдоо бол за ерөөл за энэ сайхан улам сайхан болоорой гэж хэлж байгаа юм байна гэж монгол хэлээр бол нөгөө талаар цаад хүн бодохдоо энэ ягаад их болсон 6 зүйлийн одоо их болсон амтан их гэж одоо юу гэлж байгаа юм амгалан гэж юу гэж амгалангийн шалтгаан гэж юу гэж байгаа юм гэхээр их хэлэн дээрээ буугаад ирэхээр илүү хүн одоо сонсогдож ирэх чадахгүй тий. Тэгэхээр бид нар чинь нөгөө нэг анх бид нар амлахтаа л монгол хэлээр амлсан. Учираас тэр нөгөө нэг амлсан хэл маань одоо бидэрт хүчтэй тусдаг. Тийм учраас бид нар магадгүй надад гадаад хэлээр англиар ч юм уу нэг хараалын үг хэлээхэд надад тийм зүрхэнд бол тусахгүй. Тийм. Одоо би гэтэл одоо юу гэдэг юм монгол хэлээр нэг муухай үг хэлэхэд бол миний яг зүрхэнд тусч байгаа байн тусч байгаа. Түүнтэй адилхан сайхан үг хэлэхэд гэсэн англиар нэг сайхан үг хэллээхэд намайг гоё хэлж яана fantastic гэдэг ч юм уу beautiful гэдэг нөө handsome ч гэнэ те эсвэл одоо юу гэдэг те тэгээ монголоор хэлэх юм бол илүү одоо бас бууж ирэх шээ. Тийм учраас миний бодлоор бол энэ одоо судар номоо уншлага номоо монголоор уншиж явах юм бол илүү одоо хүмүүстээ тусна. Уншиж байгаа лам нарынхаа хувьд ч гэсэн бас өөрийн их хэлээр уншиж байгаа юм чинь бас бодогдсон шүү дээ. Юу хэлж байгаа байлаа гэл тэ. Тэгэхгүй төвдөрж ажилласан болохоор заримдаа бодогдохчгүй зүгээр ингээд дуржигнаад явчих жишээтэй. Гэхдээ нэг талдаа зарим хүмүүс болохоор ном чэйжлэхийн бас нэг тус эрдэм гэж нэг юм байна бас. Тэр нь болгоо өгөхөр нөгөө оюун санааг үргэлж булчин ажиллуулж. Тийм булчин ажиллуулж яадаг те. Ийм бас нэг чэйжлэн гэдэг чинь бас их чэйж сайтай гэдэг чинь бас их чухал юм байна. Тэр бурхан машин сургаалт ингэж юм их усан 6 зал хамаг амтны тусын тулд гэж залбирхаас өмнө байна. Гэтэл энэ чинь миний ойлгочоор Христ ч Исламд ч ялангуяа бурхны шинд бүх мөргөлт юм амтны амийг төвчгээд байгаа байхгүй тий. Тэгмээ тэрийг бол хүмүүс хүний амийг хорохгүй л тэгээд ямар хамаатай юм бэ? За ялангуяа монголчуудад би бол одоо ногоо алтан бол ажиллагаар болж байна. Тэгэнгүүт ингээд энэ амтэн ч гэсэн хүн наттай л адилхан айдас хүүдтэй аж жаргалтай амьдрахыг хүсвэл нэг алуулчихгүй хүн шиг зодуулчихгүй хүн шиг байхыг хүсэж байгаа штэ гэж би бодоод байгаа байхгүй. Тэгээ энийг ингээд шашинд нь хүртэл ингээд бидний шүтж байгаа шашнуудад ингээд сургаалынх нь бүр хамгийн нэмт хэрэгүүнд тавиад өгчихсэн байх шүү дээ. Та энэ дээр юу гэж боддог вэ? Энэ амтны амт төвчих гэдгийг их басан 6 зүйл хамаг амтан гэдэг бид нар юу гэж бодох хэрэгтэй юм бэ? Яг буддийн шашин дээр их болсон гэж яагаад их гэж яриад байгаа юм гэхээр их гэд чи ээж гэсэн үг. Тэгэхээр нөгөө буддийн сургаал дээр чи их гэд чи ээж хайр тий. Тэгэхээр энэ төрөл бидний ээж бидэрт ямар ач тустай байлаа тий. 9 сар тээлээ, сүүгээ өхүүллээ, нус нь гоож явахт нусын авлаа, элдв одоо тэгэл памперс эдэр солино гэж өчтнөө ажил байна шүү дээ тий. Би өмнөөс нь өвдчихсэн. Тэгж бодож штэ тий. Тэгж их хайраар өсгсөн ихийнхээ ачийг хариулна гэдэг бол буддийн шинд маш хамгийн гол чухал юм байдаг. Тэгэхээр энэ насны ээж надад ямар их ач тустай байлаа түүнтэй адилхан бирсэн урд төрөлдөө одоо төрөл авч ирсэн. Тэгэхээр тэр төрөл бас энэ хүн миний ээж байгаагүй гэж одоо үгүйсэх тийм үгүйсгэл байхгүй гэж. Нэг тийм бодлоор бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлнэ гэж.
Тэгэхээр одоо та бол одоо юу гэдэг нэг төрөлдөө миний ээж байсан гэд би ингээд ойлгох юм бол хүн ихийнхээ үдээс буруу үгүй юм уу янз бүр юм хийхгүй шүү дээ. Тэрнтэй адилхан бас тэр хүнд хийхгүй байх чийд. Нөгөө талдаа яадаг вэ гэхээр өөрийгөө бусдаар арилжах гэж байна. Тэр нь одоо юу гэсэн үг вэ гэхээр би ажиглалыг хүсдэгтэй адилхан энэ хүн ч гэсэн ажиглалыг хүснэ. Би зовлон хүсгүйтэй адилхан энэ хүн ч гэсэн зовлон хүсэхгүй. Тэгэхээр бид хоёр адилхан юм байна. Дээрээс нь одоо энийг арилжна гэдэг нь би өөрийгөө бод төслөө бусдыг бод төслөөр одоо арилжъя. Одоо бартер хийя. Бартер хийя гэж тэгэж бас бусдыг хайрлах сэтгэлийг төрүүлдэг гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр эхийг хайрлах их болсон 6 зүйлийн хамаг амт ингэ тэрийг хэлж байгаа. Тэгэхээр одоо хорхоо шивж байна уу, жом, писа тэгэл одоо хонь мал энэ бүгдийг хайрлах хэрэгтэй гэж. Нөгөө талаар гэхдээ буддийн шашин дээр бас нэг юм болохоор энэ дээр байсан нөгөө цав. Тийм энэ бас яг ингээд ногоон хоолтой, цагаан хоолтой боломжтой болох нөхцөлд бол болох нь бол амтны азыг таслах байх нь зүг болчихж байгаа тийм ээ сайн байгаа. Боломжгүй бас нэг нөхцөл байгаа тийм. Жишээлх юм бол одоо юу гэдэг манайхан бас ярьдаг зан Тайландд ингээл ламнар нь өглөө ингээл бадар барайл явдаг. Тэгэхээр манай ламнарыг хар гэжтэй. Тайланд чинь тосгоно дулаан газар өглөө босоод ингээ бадар барахад бол боломжтой. Гэтэл манайх чинь хүүтэн те дээрээс нь одоо юу гэдэг эдэр 9-ийн хүүтэнд хин бадар бараад өглөө явах уу хин хідэн мянган бэрийн те хідэн бэрийн газар л одоо малчид байгаа шүү дээ. Тэгэхээр чинь боломжгүй. Дээрээс нь тухайн үед нөгөө иддэг уудаг хоол хүнс нь нөгөө мал аж ахуй махнаас өөр юм байхгүй те. Тэгэхээр тэр мах идэхээс өөр аггүй болчих. Тийм учраас бол яах вэ гэхээр тухайн үедээ боломж нь байгаа үед бол үнэхээр амтны амийг таслахгүй тэгээд цагаан хоолтой ногоон хоолтой байх нь зөв. Тэгэхээр амтны ам таслахгүй байх гэдэг бол нөгөө 10 харин үглийн хамгийн нэгдүгээр үе бүр хийж болохгүй те амтны ам таслах хүний амтны ам таслахгүй. Ер нь нөгөө талдаа юу гэхээр энэ хүнд хорл учруулахгүй байх. Энэ бол хамгийн нэгдүгээр одоо зарчим болоод байгаа. Шашны үүд гэсэн шүү таны. Тийм болж. Тэр бол орны шашны үүд дээрэс нь одоо манайхан чинь ер нь бол нөгөө нэг хөргөж гарахаас өмнө ахуйн байдалтайгаач холбоотой байсан баг. Ер нь 103 сар дээр нь цагаан эдийг л иддэг байлаа шүү дээ тий бид нар чинь. Тэгэхээр тэр нэг нөгөө гиз цайлгах гэдэг уламжилт юугаа хэрэглэх хэрэгтэй юм шиг бид нар ер нь 100-ны цагтаар махан ичээ багсгаад гизээ цайлгаад ногоо цагаан эдэг идээд за яг өвлийн үйлд одоо үнэхээр болохгүй бол яг итгэл баг л та тий хорж болохгүй. За дээрэс нэг зүйл зүгээр би бодоод хахад бид нар хуучин чинь бид нар нөгөө нэг өөрийн аягтай явдаг байсан шүү дээ тий. Ер нь тэр аяг бол бас зүгээр юм шиг санагдаад байдаг. Бүх юмтайгаа хурж явахтай ингээд хөвчих юм байна. Тэр юм нь явж идэг. Тийм тэр бас яг зөв хөдөө орнуудад явлаа ч гэсэн өөр их аягтай явдаг ч юм уу. Эсвэл тэр нэг уламжлал ёснууд бас их хэрэгтэй юмуд байна. Одоо жишээлбэл настай ламнар болохоор ингээд нас ахих тусам аяга багсгадаг, гэрээ багсгадаг гэдэг тийм юмуд байна. Тэр чинь нэг аяга авсан гэдэг чинь хүн жоохон нас ахих тусам шингээлт модон тийм учраас баг идэж явах хэрэгтэй тий. Тийм одоо бас нөгөө шашны үзэл сургаал Монгол ахуй соёл эдгээр чинь хоорондоо ингээд нэлээд сүлэлтсэн учраас одоо юу гэдэг ус суу хоёрыг нийлүүлэхээр чинь салахад хэцүү шүү дээ тий. Тэрэн шиг бас нэг олон зуун жил буддийн шин чинь Монгол улс монголчуудын одоо ахуй соёл шингэсэн учраас бид нар энэ буддийн шинэ ойлголт юм а энэ одоо цэвэр монгол юм а гэсэн тэнгиж одоо гаргаж ирэх бол тун хэцүү. Тийм. За тэгээд маш их ярилцлаа. Би сүүлийнхээ асуултыг бас тавь. Тэр нь юу вэ гэхээр энд тулгын 3 чулуу гэж түрүүнд дурдсан. Нэгдүгээр ёс суртахуун, хоёрдугаар бясалгалт, гуравдугаар бэлэг гэсэн байсан. Тэгээд тэндээс ёс суртахуун бол багнаа юм а гэрээр. За монгол гэрээр үзэх юм бол монгол гэрээ айл бурхны шинтэй болгохын тулд эхлээд бусдад хорлол үгүй байх сэтгэлтэй байх хэрэгтэй хинч байсан тий. Тэр сэтгэл бол нэгт байх хэрэгтэй. Тэгжээж бурхны шинтэй болох нэ. Монгол гэрлөө яваад ороход тэр хоёр багнаа нь өөрөө ёс суртахуун байх нь тий. Зөв дадал, зөв бодол ингээл сайн сайхнруулт хэмээл сэтгэл зүг байх нь.
За тэгсэн чинь тэр тоон руу холбож байгаа тэр баг нь хань унь нь өөрөө бясалгал юм а гэж байгаа. Тэгээд би өнөөдрийг ингээд одоо бясалгал хийж дөнгөж сурч байгаа хүн л дээ. Тэгэхээр бясалгал гэж яг юу юм бэ? Бид нар тэгвэл сайхан сэтгэл монголчууд бол ард түмэн маш сайхан сэтгэлтэй гэж би боддог. Тэгээд нөгөө таны хэлж байгаачлан зан үйл нь буруу ч гэсэн нэг цаа сэтгэл нь бусдын төлөө гэдэг. Тэр тэгвэл зөв ёс суртахуун дээр багна нь бол байгаа даа юм биш үү? Тэгвэл альваг тэр олон талаас нь харах гэдэг тэр бэлэг нэгтгэхийн тулд тэр бясалгал гэдэг зүйл хань үнэн нь болж байна. Тэгвэл өнөөдөр бид нэр эсэргээрээ бясалгал ээж төвлөрөх ер нь ганцаараа байх тухай гадны их сургуулиуд ч их ярьдаг болсон шүү дээ. Санамсрын бясалгал нь гэдэг юм, ариа авал нь гэдэг юм уу, зинбэ гэх юм уу. Хүмүүс ганцаардахгүй тулд буруу ханаа сонгох, ганцаардахгүй тулд гарч буруу үйл хийх, буруу найз нөхдөд болох, буруу community-д орох гэдэг чинь эсвэл янз бүрийн юм туршиж үзэх гэдэг чинь. Тэгэхээр ганцаараа суух, бясалгал хийх гэдэг энийг бас энэ юу гэсэн үг юм бэ? Энэ одоо хань уйн энэ бэлэг оюуныг энэ ёс суртахуунтай холбоотой байгаа зүйл маань өөрөө ямар учир утгатай юм бэ гэдгээр ойлаа юм ярилцлагад өндөрлөе. Тэгээ маш чухал асуулт. Тэ тулгын 3 жилөө гэж одоо альва нэг хоол их чинь тулгын 3 жилүүгээр л хоол болгож өөрийнхөө биеийг одоо тэтгэн шүү дээ, тэ. Түүнтэй адилхан одоо сэтгэлийн хоол идэхийн тулд одоо энэ гурал гэж амлаад 3 юу гэхээр нэг нь ёс суртахуун гэж, хоёрт нь одоо бясалгал, тэ, гуравт нь одоо бэлэг оюухан гэж. Тэгэхээр ёс суртахуун гэдэг маань юу гэхээр буруу үйл хийхгүй байна гэж. Одоо жишээл хүн одоо амьтны амьд таслахгүй, тэ. Тэгээ одоо хулгай дээрэм хийхгүй, улсын мөнгө идэхгүй, тэ. Одоо жишээлбэл нэг буруу үйл хийцэн болохоор сэтгэл нь үргэл хэдийгээр тэр хүн би хийцэндээ гэж бол магадгүй зүгээр би ч мундаг залилын ичлээдээ гэдэг өөртөө баярлж магадгүй. Гэхдээ цаанаа нэг тийм гимшилтэй буруу юм хийсэндээ гэсэн бодол яваад байгаа. Ийм бодол яваад байна гэдэг чинь сэтгэл нь тайван байж чадахгүй байна. Тийм учраас нөгөө зөв үйл хийдэг хүн чинь айх аюул байхгүй. Одоо манайхан бол заримдаа хэлдэг нөгөө хүн алж хүрээ талаагүй би. Улсын мөнгө идэггүй гэж, тэ. Над бол буруу хийсэн юм байхгүй. За яг хоо бас нэг баг сагийн байгаа мэдээж хүн юм болсон юм бай уурал нуцаарл янз бүрийн буруу үйлдэлүүд хийсэн л байгаа. Гэхдээ би бол одоо юу гэдэг түмэн олон буруу юм хийгээгүй. Нөгөө нэг манайхан бас тэгээд бас нөгөө арга өгшөл номол зардаг байсан. Тэрнээс биш би улсын мөнгө хулгайлгаагүй шүү дээ. Тэгэхээр хүн нэг буруу юм хийчихээр яах вэ гэхээр гимшил яваад байдаг. Тэгээ гимшилтэй яваад байхаа сэтгэл нь тогтож өгдөг. Сэтгэл нь тогтож өгөхгүй болохоор нөгөө бэлэг оюухан нэгдэж өгдөг. Ягаад гэвэл одоо зөвхөн ус байхад чинь усан дотор ингээд юу ичи гэж бодъё. Ингээд шороо ичи гэж бодъё. Тэгээд ингээд гутгаад ах юм бол улам нөгөө нэг шорооны одоо нөгөө нэг усан доторх нь харагдахгүй. Тэгэхгүй яах вэ гэхээр тэр ингээд айжуух ингээд гутгалгүйгээр тавьчих хэрэгтэй. Тэгэхээр яах вэ гэхээр аяндаа нөгөө шороон доошо тунаад ус нь угаасаа тунгалаг болоод доторх юм харагдана гэсэн. Тэгэхээр нэгдүгээр угаасаа шороо их ёсгүй. Шороо хийнэ гэдэг чинь буруу үйлдэл хийхгүй. Чадвал ер нь альва чадхал юм бол буруу үйлдэлээс үргэлж зайс хийж явах юм бол таны гэмшил байхгүй бол оюун санаа тогтвортой ажиглалтай байна гэсэн. Тэр тогтсон сэтгэл дээр яах вэ гэхээр одоо бясалгаж одоо тэрийгэ бясалгал гэж байна. Ер нь бол хүн тогтох. Одоо бид нар чинь уран бүтээлч хүн юм бичих юм уу, зураач хүн юм зурах, эсвэл хөгжмийн зохиолч юм уу, уран бүтээлч хүн, эсвэл одоо спортын тамирчин яг зоондоо орно гэж нэг юм байна шүү дээ. Бүх оюун санаа нь тэр юмдаа төвлөрөх. Тэгэх юм бол тэрэн дээр нөгөө бэлэг оюухан хөгжиж чадна гэж. Тогтоогүй одоо нэг юм одоо юу гэдэг хөдөлгөөнтэй юм дээр одоо жишээлх юм бол одоо юу яаж штэ ингээд тэр нэг видео орсон үнэн болов гэж бодож байна. Тэндээс нэг ванду ингээд буудаж байгаа байхгүй. Тэгээд энд нэг Япон одоо самурал одоо элдний эрдэмт нэвтэрхийл хүн байна л да тий. Тэр хүн бол тэр ирж байгаа вандууг харангуутаа шууд ингээд дундуур нь чавчиж байгаа байхгүй. Тэр яаж юм гэхээр тэр нөгөө нэг анхаарал маш их төвлөрсөн байна. Нэгд. Хоёр тэр нөгөө илд биш штэ. Илд нь маш хурц байгаа байхгүй. Түүнтэй адилхан юу вэ гэхээр тэр хүн буруу үйлдэл хийгээгүй байх юм а сэтгэл санаа маш тайван ингээд зогсож байна. Тэнгүүд нөгөө бясалгал нь болохоор ихэр энэ бат гаргалж байгаа байхгүй. Илд нь болохоор бэлэг оюух. Тэгээд тэрийг ингээд чавчиж чадж байгаа байхгүй тий. Тэрнтэй адилхан хүн буруу үйл хийхгүй байх юм а сэтгэл санаа тайван байна. Тэр тайван сэтгэлээ улам одоо нөгөө нэг анхаарлаа төвлөрүүлэх
одоо тэр дасгалуудыг ноцтой болох тий. дасгалуудыг хийх хэрэгтэй тий. Гол нь нөгөө амьсгалын дасгалаас л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Хүн уурлахаар амьсгал нь давхцдаг шүү дээ тий. Түргэсдэг. Түргэсдэг. Тэрний шиг одоо 50 байх юм бол амьсгал одоо 50 байна гэдэг чинь нөгөө таны сэтгэл чинь одоо 50 байна. Тэгээд тэр 50 болсон сэтгэл дээрээ судал шинжилээ. За энэ ямар утга учиртай байна? Энэ юу гэдэг юм байна? Тэр нь юу гэдэг юм байна? Ингээд таллаас нарадахаар бэлэг оёх уу хүчнэл гэсэн. Тэгжээж энэ гурав цогцолж иж тэр хүн нөгөө сэтгэлийн амар амгалан тайван байдлыг хэдийгээр давлгаа гарч исэн ч гэсэн тэр давлгаан дээр хөмрөгдөлгүйгээр ингээд зорсон газар хүрч чадах. Тэр завин таны өөрийн тэр зөв явдал тэгээд тогтсон санаа тэгээд бэлэг оюухан энэ гурав чинь таныг тэр одоо юу гэдэг зорсон гадаг чинь өргөж өгнө л гэсэн тийм. За маш их баярлалаа. Тэгээд энэ ном их цөөхөн эвлэгцсэн юм ба штэ. Одоо нэг цөөхөн үл хаавар зарчаалаа. Энтер ном дээр л ерөнхийдөө байгаа да тийм. Номын санд бас байгаа. Хэрч уншиж болно тийм. За энэ удаагийн дугаар маань сэтгэл тэнүү амьдрах уу номын зохиогч доктор Лавг Дамжиг багш маань өргөдөө оролцлоо. Бид хоёр энэ дугаарт энэ номтой холбоотой Бурхны шашин өдөр тутмын зан үйлээс гадна ер нь Лавг Дамжиг багшааг ирсэн дээр нь гихчлэн төвдөр ном унших зөв юм уу? Ер нь Бурхны шашин гэж засал ном гэж юу юм? Мухар сүсэг гэж юу юм? Тэгээ яг төрийн хэмжээний шашинд алигаа авч үзсэн. Уур хилэн яг Бурхны шашны нэг суур зарчим үндэс суур нь юу юм гэдэг талаар ойлголтууд авахыг зорилоо. Тэгээд би бол хувьдаа бол их авлаа. Үзэгч олон маань яаж хасныг одоо таалан саярхыг. Тэгээд нэвтрүүлгийн маань үзэж бас энэ дугаарыг шимтэн үзэгч олондоо маш их баярлалаа. Тэгээд энэ ном энтер ном аз сурд байгаах манай номын санд бас байгаа. 5 салбар номын санд маань байгаа. Тэгээд би боддог хүн унших тусмаа уужим тэнүүн сэтгэлтэй болдог гэж боддог, ухаантай болдог гэж боддог, уужим болдог гэж боддог. Тэгээд ном болгон сайн байдаггүй. Сайн ном бол хүнд хамгийн сайн нөхөр гэдэг шүү. Тэгээд энэ номыг санал болгож байна. Тэгээд зочиндоо бас энэ дугаарыг цаашаа нэг ашиглаад төгсгөлийн алтын үгээ хэлнэ үү юм өсөж байна. Сайхан подкастт ингээ оролцуулж олон сайхан асуулт тавьж яриа өрнөсөнд их баярлалаа. Бас би өөрийнхөө бодож явдаг, санаж явдаг юм зүйлээ бас тантай хуваалцлаа. Үзэгч түмэнтэй бас хуваалцлаа. Тэгээд их баярлалаа. Урмаар харилсанд их баярлалаа. Тэгээд дараа бас шинэ номоор одоо тантай өвчин зал яа гэсэн ерөөл тавьж байна. За баярлалаа. Сайхан ерөөлээ. Босноо яриулагчаа. За асуу.